За, сайн байцгаана уу телевиз үзэгчтэй. За, өнөөдөр та бүхнийгаа нэг сонин хоббитай, их онцлог хоббитай хүнтэй танилцуулах гэж байна. За, энэ хүн маань бол үндсэндээ бол машин техник, ийм загварыг одоо жижигрүүлсэн хувилбараар нь хийдэг, засан сайжруулдаг, тоноглодог. За, эдний хэллэгээр бол одоо моделист гэдэг ийм хүн байна. За, ингээ бүгдээрээ зочинтойгоо танилцуулъя. За, та өөрийгөө манай телевиз үзэгчдэд танилцуулна уу? За, намайг Одонбаяр гэдэг. Тэгээд их сургуульд төгссөн. Одоо өөрийн гэсэн ийм хоббиныхаа урлаг нээгээд 4 дахь жил рүүгээ орж байгаа юм хүн байна. За, юу мэрэгжил юу лээ? Их сургуулийн химийн анги төгссөн. Химийн инженер мэрэгжилтэй. Тэр бол яг зүгээр хим, техник хоёр бол зүгээр технологи талаасаа бол техник бол мархаас биш. Яг шууд бол одоо таны энэ одоо оролдож байгаа энэ хоббитэй бол шууд бол хамаарахгүй л гэж байна. Хамаарл байна уу? Ер нь бол би химийн анги төгсөөд тэгээд Никовчат компанид ажиллаж байсан. Тэгэхээр Монгол улсын нөгөө цусны хэрэгэлд болсон шатхуун тээвэр гэдэг асуудал байдаг. Бүх тээврийн хэрэгсэл шатхуун хэрэгэлдэг, масль хэрэгэлдэг, тоос хэрэгэлдэг. Тэрийг шинжилнэ, судална, чанартай, чанаргүй байлгах одоо юу гэх юм одоо технологийн бүх дамжлагууд дээр нь хяналт шалгалт их тийм ажлыг өөрөө бас эрхэлж явж исэн болохоор ямар нэгэн тээврийн хэрэгслүүдийг бол их яадаг байсан. Ажиглаж мэдээлэл авдаг байсан. Тэр үеэс. Одоо тэгэхээр яг энэ моделист гэдэг чиглэл рүү ороод хэдэн жил болж байна? За 1989 онд манай нэг хоёр найз нөгөө залуу зохион бүтээгчдийн ордны дугууланд явдаг гэсэн. За. Тэгээд тэр хоёр маань ирээд төмөр нухад юм хийгээд л идэг. Тэгэл нөгөө салдгүй идэх нөхдөд чинь тэгэл хараа сууж идэг. Тэгээд тэр үеэс л одоо ер нь нухад болох юм байна. Ингүүд тэр хоёр найз чи юу байх гэж байна вэ? Автозагварын байсан юм уу? Автозагварын. Тэгээд нөгөө хоёр маань басчгүй хоосонгүй тэр ид маань 3 удаа улсын аварга энэ болцсон нөхдөд байсан. Тэгээд тэр идтэйгээ нийлж одоо ингээл төмөр нухаад лсэн шидэм юм нухаж ингэж сууж байгаа. Анхны хобби гэдэг юм тэр үед үүссэн юм шиг байна. Тэгээ яг нөгөө хүн чинь залууж исэн сорн ажиллана амьдран тэгэл дотроо л хобби нь байгаад идэг. Гаргаж чаддгүй. Тэгээ ингээ явсаар байгаад 16 онд анх Монголд ийм модель ийм дэлгүүр байдаг юм байна. Моделийн дэлгүүд өнгөж байгуулагдчихсан байсан тэгээд. Хаана байсан дэлгүүр? Зайсанд байж байгаа нэг дампуурсан дэлгүүр. За. Тэр дэлгүүрийг байдсан байх, ийм сонирхолтой хүмүүс байдсан байх гэдгийг 16 онд санамсаргүй мэдсэн баг. Тэгээ яваад очисан дэлгүүр дээрээ очлоо, үзлээ. Тэгээд нөгөө зарчмын тогтоогүй хобби яваад байгаа ш дотор. Тэгээд зарчмаа ямар байдлаар энэ зарчмаар энэ хоббиг хөгжүүлэх юм бэ энэ төргээд өөрөө хуваараа судлаад ямар хэмжээсээр яаж явдгийг тийм ээ ямар чиглэлээр цуглуулах юм гэдгээ ингээд тогтоох гэж бас нэлээд утсан. Тэгээд 19 оноос ажилласаа гараад тэгээд урлагаа байгуулаад эхэлсэн дээ. За тэгвэл бол бүр их бас урт бол олон жилийн түүх бол бас байхгүй юм байна. Гэхдээ бол бас чигдэрхэн эхэлсэн ажил бас биш юм байна. Тийм үү? За ингээд одоо үзэгчд маань сая нэвтрүүлгийн эхэнд гарсан шторкноос бол ер нь өнөөдрийн яриа бол нэлээд олон төрлөөр задрах юм байна гэж харж байгаа бах. Тийм учраас хоёулаа таныг ажлын чинь ширээний араас төр босгоод хоёулаа загварууд дээр очиод яриагаа үргэлжлүүлэх үү? За тийм. За бүгдээрээ загварууд дээр очиод яриагаа үргэлжлүүлцгээе. За үзэгчтэй манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Бүгдээрээ Одонбаярынхаа цуглуулганы дэргэд ирсэн байна. За ингээд цуглуулгануудыг нь
нэг хэсгийг энэ хэсгийг ингээ харахаар бол за ойн аж ахуйн техникүүд байна, хотогчлтын техникүүд байна. За шатхуун тээврийн техникүүд, за механизмууд харагдаж байна. Ингээ төрөлжсөн юм байна. За ингээд нийтийн тээвэр байна. За тэндээгээр нэлээд олон онгоцснууд харагдаж байна. За энэ дунд хэсгээр бол баахан джипнүүд байх шиг байна, тийм ээ. Тий. За ингээд доогуур бол ачааны машинууд байна. Тий. За бит хоёр үзэгчдэд онцлж яриагээд нэг хідэн би өөрөө үзэж байгаад хідэн модель загвар сонгоод аваад ирлээ. Тэгэхээр хоёулаа энэ загваруудаас эхлэе гэж бодож байна. За надад бол хамгийн түрүүнд бол их бодтойгоор энэхүү юу за энэ чиргүүлтэй. За энэ чиргүүлийг нь заамаа ярьж. Мээр өөрөө барьчих та. За энэ ингээд модны 31 гэж ярьдаг тийм ээ. Тий. За энэс яриагаа эхлэе. За энэ модны 31 бол ерөнхийдөө загварыг бол Оросын холбооны улсад анх үйлдвэрлэхдээ армийн зорилттой үйлдвэрлэсэн. Тэгээд манайхан нөө туулах чадвар сайтай болохоор сүүлийн үед бол их мод зөөж байгаа. Зүү хараад жишээ нь 700 ширхэг байдаг. Бусад одоо хэлмт мэлгэнтар одоо хийд байгаа бүүмэд маш олон нь одоогийн үе. Тий одоогийн үе. Тэгвэл социализмын үед бол баг тэрнээс их байсан юм шүү. Социализмын үед болохоор ари ондоо машин байсан. Ийм машин байсан. Социализмын үед бол МАЗ 509 гэдэг ийм машин явдаг байсан. МАЗ 509 бол тийм шүү. Энэ чинь нөгөө ингээд гойлгаар сунам тий. Ингээд сунаад бүр ингээд уртаар нь ингээд гойлонгаа зүйдэг. За эдгээр бол одоо нийслэлчүүд тийм ээ. Суурин газрынханд бол танил биш машинууд. Тий. Тийм биз? Яг ой аж ахуй хөгжсөн газруудад бол бүр брэнд носон машин. За тийм баг. Одоо ч брэнд байгаа. МАЗ 509 гэл одоо бараг л одоо бугантаар ч юм уу хилгантаар ч юм уу бараг гудамжинд ингээд моделийн барь явуул дээрэмдүүлэх хэмжээний тийм брэнд болсон тийм машин байгаа шүү. За энэ дээр над бүр их тийм хөөрхөн юм анзаарэгдлаа энэ. Энэ урдталтаа бүр Левиотг нь харагдчих шүү дээ тий. Тий. Энэ бол үйлдвэрийн загвар уу? Үйлдвэрийн модель дээр танах нэмэлтүүд хийсэн үү? Тий, үйлдвэрийн модельийг одоо жаахан одоо тордож янзалж жигэн машинтай адилхан болгох чиглэлээр ажиллаж яваад гаргасан юм. Тийм болохоор их ингээд амьдралтай харагддаг. Харин тий, энэ надад энэ Левиотг хараад за энэ нэрээр яг л мөн байна да гэж харагдаж байгаа байхгүй. Юу одоо энэ загварууд бол нэг бодит хэмжээнээс ямар харьцаатай байдгийг? Манайх бол цуглуулгын үндсэн стандарт загвар нь болохоор 43 дахин багасгасан загвараар явдаг. Ягаад 43 загварыг барьдаг вэ гэхээр нийт тээврийн хэрэгслийн модулуудын 90% нь 43 дахин багасгасан загвараар үйлдвэрлэгдчихсэн байдаг. Үлдсэн 10% дээр нь одоо жишээ нь Монгол томцлогтой машин ч гэдэг юм уу. Энэ үлдсэн 10% дээр нь одоо моделистууд бид нэр ингэж ажиллаж байдаг байхгүй. Зөв. Тэгэхээр 43 дахин багасгах стандартаа зөрчихгүй стандарт юм байна тий. Ягаад 43 дахин багасгасан загварыг ингэж заавал барих гэдэг юм гэхээр тухайн машинуудыг бүгдийг нь ижил хэмжээгээр багасгах юм бол амьдрал дээрх пропорц шүү дээ. Өндөр намын зэрэгцүүлээ тавихад бол яг тэгж харагдана. Яг пропорцоор эргэж харагддаг. Тийм болохоор нэг стандартаа барьж явсан их зүг байт юм байна. Олон стандартын машин цуглуулахаас чи их төвөгдөн шүү дээ одоо. Жил 130 хажууд 69 том болчих жишээ нээж байдаг. За 38 тэг 6 БНА гэж байна. Баян хонгорын дугаартай Борногон 30. Тий, Борногон 30. За одоо социализмын үед Монгол улсыг бүтээн байгуулсан зээл 130 маань байна. За энэ дээр бол нэлээд олон төрлийн ийм шатхуун тээврийн машинууд байна. Тэгээ надад бол шүү дээ одоо энэ бүр энийг чиргүүлийн барьж байгаа ч ба. Надад эдгээр их юу яалаа. Манай зураглалт дараагаар нь харуулах бах. Энэ дээр ингээд айлын ачаа тий чи нэг хот хооронд явдаг учраас энэ шатхуун тээврийн машинууд чинь хот хоорондын тээврийн тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэж ирсэн шүү байгаа. За энэ нэг цэнхэр савд байх шиг тий айрны сав энэ 40 бетон тавьсан. Ер нь бодит амьдрал дээр ингээл явдаг байсан тий. Хот руу тий их ачааг аваад их нарийн харвал энэ их гоё хийцтэй машин байгаа. За одоо ингээд урд их гэрлэхэд одоо нөгөө их гэрлийн ирлип гэдэг нэг босоо ирлипүүд байдаг. Тэгээд одоо энэ дийтлийн алаг дохио шүү дээ. Энэ алаг дохиог ингээд 3 ширхэг 10 болтоор бодог хөөх. Нөгөө 10 болтных нь нуухнууд нь хүртэл байж байгаа.
Оо тийм үү. Одоо энэ томруулдаг шилээр л харахгүй бол одоо бас. Тийм үү. За би ч нэр тийм ээ. Тэр радиатор энэ төр бол бас янзын харагдаж цаадалтан тий. Энэ манангийн шармар чи яг нөгөө юутайгаа байна шүү дээ тий. Нөгөө эрлифтиг байна тий. Тэгээ одоо энэ ирвэхээ болт гэж. За тийм байна. За одоо ингээ гараараа ингээ боодог гэсэн. Яг ирвэхээ харагдаж. Энэ доор одоо цэцгэн хаалт байж байгаа. Энэ доогуур харахад. Цэцгэн хаалтаар ингэж онгож нийдэг байсан. Тийм байна. Энэ хоёр хоолоогоо нийдэг. Тийм байна. Тэгээд энэ бензиний төрөвч явж байгаа чинь. Тэгээ бүр нарийсгаад харуул. Энэ дэр юу вэ нүг? Жолоочийн нэр мэр байх шиг байна шүү дээ бүр. Бага. Осолгүй, манлай, тээвэрчин, эсган төмөр гэж чинь бүр бодит хүний машин юм уу? Тий. За. Одоо бүр нарийсгаж харах юм бол одоо энэ шатан дээр байгаа ийм гişүүрийн хээ байдгийг. Тэр хээ нүртэл. Тийм биш. Тий. За одоо ингээ хойдол руу харахаар энэ урт гэрэл үйж шин хойд дохойн. Энэ бас бүх юунууд нь ийм эрлифүүд нь бүгд байж байгаа. Энэ хойдол. Тийм болохоор хүн ингээд юм ингээ харахаар. Би сая бол ерөөс анзааргүй юм шүү дээ. Жирүүс хардаг. Харин тийм байна. Гэхдээ ямар адилхан болсон бэл гэж харна ухаас нөгөө нарийн юм ингэж харддаггүй байсан баг. Тийм байна. Хүмүүс чинь. За тэгээд ингээд нарийн юм бол энэ дотор их нуугдсан юмнууд бол их би энэ дотор. Тэр болгоныг одоо хамаагүй яриул. Бас нууц юмнууд байгаа юу те. Мэргэжлийн тал юм. Гэхдээ одоо нууцч байх үү те. Одоо ингээд энэ шаврын хаалт хэд төмрөөр хийгдсэн. Одоо энэ шаврын хаалтыг одоо ингээд монголчууд өөрсдөө ийм загвараар ингэж хийдэг байсан жишээтэй. Үйлдвэрээсээ бол ийм дугуй ирдэг байхгүй. Монгол жолооч нар болохоор нөгөөх нь ийм загварын өөрчлөлт ингэ хийчдэг өөрсдөө. Энэ нэрээс үнэн нарийн хийсэн байх шүү те. Нэрээ тэр цэцгэн юу энэ төр вэ те. Тэр карантиг үстэй янзын гаргасан биш үү. Энэ антины шуур гэхэд одоо ингэ бүршин ингэ ороогдсон байж. Бүрштэй антин л. Тийм байна. Бүрштэй байна. Ган утас шүү надад чинь. Тийм байна. Наад дугууны хээ энэ тэр бол бүр маяг үйдэг шүү дээ. Одоо энэ дугууны калпак энэ төр бол тийм маяг үйдэг байхгүй бүр. Тухайн машин яаж явж исэн тэрнтэй адилхан болгохтож бид нэр хичээж явдаг. Тэгэхээр ингэдэг гэсэн үг одоо жишээлбэл сая энэ ослого манлай тээвэрчин гам төмөр гэдэг ингээд яаж чинь энэ хүний одоо үр сад энэ машиныг захиалгаар хийлгэж байгаа гэсэн үг. Эсвэл энэ гам төмөрүүд өөрөө хийлгэсэн байх уу? Мэдгүй одоо цаадалтаа одоо эзэн юм байгаа юм. Ямар ч байсан гам төмөргөө машин л байгаа. За тийм байна. За тэгэхээр хэрвээ энэ 3806B8 гэсэн энэ машиныг таньдаг хүмүүст бол энэ бол одоо маш дотн харагдах ёстой энэ машин. Хараад танд юм дөө тэргээ. За тий. За манайч одоо миний машин байна л гэдэг. Телевиз учраас энэ Монгол телевиз гэсэн энэ машин надад бол бас их автобус бол их онцлог харагдлаа. За энэ бол нэг шууд амжуулалтуудыг хийдэг байсан автобус одоо энэ байхгүй хаа тийм ээ. Одоо байхгүй. Энэ бол одоо хөрхий тэгээд төртэй. Монгол телевизийн анхны загварууд нь бол пац тусан дээр суурилж гарч ирсэн юм билий. Түүхэн фото зургуудаар баримтжсан байгаа. Энэ бол нэлээд сүүлийн дараа үеийнх нь одоо энэ лязар яадаг. Кино лязар. Чи дээдлийнх нь нөгөө сул байгаа. Тийм байна. Энэ нөгөө юу 5 антинод. Тийм байна. За яг л бодиттой байна тий. Дараагийнх нь үе нь болохоор юу байгаа. Камац сүртэй ийм шууд нэвтрүүлгийн станцууд байсан. Одоо бол бараг л шууд лайв хийж байгаа л хөтэй бараг. Тийм ээ? Тий. За одоо энэ алдарт ВАЗ 469-ийг бол одоо тав хүн бол хаанаас нь хараад тань ямар ч нэг тайлбар ямар ч рекламгүй машин бол энэ тийм ээ. За гэхдээ зүгээр одоо нэгэнт загвар моделистийн хувьд энэ дээр бас онцлог юмнууд юу байна? Одоо таны энэ цуглуулганд байгаа джипнүүдээс бас онцлог юмнууд юу байна? ВАЗ 469 бол ер нь бол манай хот хөдөг олбож исэн ганцлан машин дөө зайлвал. Тэгээд тухайн эзэн нь өөрийнхөө машиныг тухайн өнгөөрөө бодуулж ингэж авч байгаа юм. Уул модель дээр нь бол ингээд тол байдгүй. Нэг дугуй талтал байдаг. Тэгэхээр бид нар бол энэ тусгайлан ийм тол модель Оросд тусгайлан захиалж ингэж бөөнөр навчирч тоноглож ямар байсан яг тэрүүгээр нь болгож хийж гаргадаг. Тэгээ яаж зүгээр яг бас нэг дугууны энэ запас дугуугийн янзлал ганц антина зоогоол нөгөө хойтлын гэрэл дохоогийн хүртэл ингээд хийгээд ингээ гаргацдаг. Өөрийнх нь модель нь бол анхны загвараараа гарсан мэт.
Одоо тэгэхээр хэрвээ жишээлбэл хүн өөрөө хүсэх юм бол танаа дээр ирээд энэ үндсэн загвар дээр нь нэмэлт тоноглол тийм ээ өөрийнхөө унжсэн 69 рүү болгох бүрэн боломжтой. Тий, ижилхэн болгох бүрэн боломжтой болсон тий. Ямар ч машиныг ер нь тэгээ бараг адилхан болгох нь дөө. За явцын донд тэр манай джипнүүдийг Монголд явж исэн джипний төрлийн машинууд байгаа. Тий. Одоо тэгэл ихэнх нь кинон дээр гардаг. Фото зургаар их баримтжуулсан байдаг. Ихэнх нь одоо за бараг бүх загвар нь шахуу замын үд дээр байсан. За тийм баг шүү. Тий. Тэгэхээр бүх загварууд нь ингээд энд байж байгаагаар байж байгаа. Зөвхөн энэ УАЗ-ын төрлийн ингээд 4 машин гэхэд дөрвөлөө хоорондоо ондоо байх жишээ нэ. Энэ дотор хамгийн ховор нь одоо энэ урт супер гэдэг байдаг шүү дээ. За тий. Тий, урт супер өөрөө их ховор модель байдаг. Тий. Энэ машин ч зөвхөн дотроо дахиад 2 онцгой юм уу? Тий, урт богино гэж 2 янз байдаг. За. Тий. Тэгвэл нарийн ялгааг нь бас хараагүй юм шиг. Би бол ер нь супер гэдгийг нь мэдээд байгаа. Тэгвэл бас урт супер гэж байгаа юм байна тий. Тий, урт супер нь одоо энэ байж байгаа. За тэгээд энэ их хөөрхөн юм харагдаад байна. За одоо ялангуяа манай Z үеийнхэн бол сайн мэдэхгүй байх. За бидний үеийнхэн тийм ээ сайн мэднэ. Одоо бидний үеийнхэн чинь ингэж суугаал тусландаа явдаг. Хүн тээвэрчүүд ийм байсан гэхээр бол одоо хүн бол гайхах ба худлаа ярьж байна. зорчигч тээвэр гэж нэрлэдэг үү. Тий. За энийгээ хоёлаа. За энэ үзэгчтэй танилцуулъя. Deep компани үйлдвэрлэсэн модель. Тийм ээ. Тэгээ өөрөө би нэг жоохон нэмэлт нэг ганграм ганц нэг юм хийсэн. Тий. Тэгээд энэ хамгийн гол хэсэг маань энэ хойтлын юу хийж байгаа. Хүмүүстэй хэсэг хийж байгаа. Тий. Энийг л үзүүлэх гэж гол нь юу хийсэн. Энэ моделийг жоохон янзлсан. Тий. За тий. Хүүхдүүд чинь энэ хамгийн урдталт нь ингэж зогсож чаад тий. Салхис өрөө зогсдог. За энэ ардлын хэд бол ингээ сайхан түшлэгтэй налаа суудсан. Энд чинь ингээ хойноосоо хөөрхөн шаттай. Тий. За тэгэл миний сандгийн бол бөмбөр дээрээс ийм машин цуугаал цуслан явдаг л байлаа да. Тийм бөмбөр дээрээс явна янз янз. Оо яг шантын он гачлаа. За энэ нэг трактор яас хүнд идвэ. Цул төмөр юм аа хаашаа. Цул төмөр. Тийм бэ. За энэний өөх түүхээс цугс дурцсан. Бүх юм нь хөдөлж штэ тийм чи ажиллана. Ажиллаж гин өө тийм бэ. Юун 6А гэдэг трактор. За. Орсын тийм Оросын албаны улсын номер 1 модель шүү дээ. Юрий Ударцев гэж юм. Номер 1 ээ? Тийм номер 1 бүр бараг дэлхийд номер 1 шахуу тийм. Тэр хүнтэй бид хэд холбогдоод одоо бид хэд ч бараг 2-3 дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа. Ударцевын бүтээл байна. Манад нэлээд хэдэн бүтээлүүд байгаа юм. Одоо ч манай экскаваторуудыг Ударцев хийж байна. Крануудыг хийж байна одоо. Яадаг гэсэн үг манай та захиалга өгдөг гэсэн үг. Бид одоо захиалга өгөөд тэнд одоо шахам зураг нь байж шүү дээ. Тэгэхээр тэнд бүтэн 100% төмрөөрдөг гэж хэлж байгаа. Одоо энэ бүгд цутгуур уу? Цутгуур. Хаалга өднөрт л онгодог юм чинь. Айхтар модель байна. Өөдөө гэдэг юм. Тийм байна. Доторх ирчээг энтер нь байж гэнэ. Тийм байна шүү дээ. Бүх юм нь. Тийм байна. Тэгэхээр энэ модель бол саяхны хүртэл манай төр барьж байгаа энийг модель цуглуулагчдын бүр мөрөөдөл нь байсан модель байгаа шүү. За энийг бас ялчгүй яаж байна. МОФ буюу манай Монголын Бартаа замын автоспортын холбооны зохион байгуулагдаг Мазаалаа. За юу байгаа. Зэрлэг байна, тийм ээ. За зэрлэгт бол энэ бол явдаг юм аа. Нэг шонхорт бол ордог. За энэ машины тухай танилцуулаач. За энэ бол одоо захиалгаар танах хийсэн болов уу, яасан бол? Үгүй ээ, манай энэ залуучууд л нэг өдөр энэ машиныг дуурай л та гэл тэгэл барьж аваад дуурайлгаад хийсэн. Өнгө удаг хамаг нөгөө юун дээр нь би өөрөө тусалж явсан. Тэгээд зөвхөн залуучуудын өөрсдийн юугээр энийг хийсэн. Миний мэдгээс бол манай МОФ-ын эмблем байна. За энэ ивент итгэгч нарын тийм Акума байж гин, Ник байж гин, Парис Дакарын эмблем байж гин, Силкуи байж гин. Гэт одоо ингээд бүх л юмнууд Петрович 4 гэл ингээл бүх юмнууд нэж мак хүртэл хийж байгаа. За яг л ийм машинууд л одоо манай залуучууд тоноглол оролддог да. Энэ яг л нөгөө бас 43-ыг харьцах нэг гэсэн хэмжээ юу? Тий, нэгийг харьцах 43 хэмжээ.
За. Сэлбэг ашиглаа хийсэн юм уу энэ юм. За энэ бол бодвол нэлээд хүүхд байхаа би түр асууя гэж бодож ирсэн. Яагаад асууя гэж бодож ирсэн гэхээр энэ дээр кириллээр одоо номертой давхар уугарчин монголоор бас номертой нэг юм машин байгаа. Энэ ямар хүүхдтэй машин байна? Энэ фото зургаар баримтжуулж хийгдсэн маршлийн машин байна. Маршлийн? Тий. Одоо маршлийн машин. Өөрийнх нь дугаараар нь тавьсан. Яг тухайн. Яг ийм машин дугаартай байсан байх гэж байна. Тий. За 1173 гэдэг ийм марктай ийм машин байж байгаа. Яг фото зурган дээр энэ машин өөрөө зогсож байна. Тэгээ маршлийн машин гэдэг би ч одоо их бэлэгшээгээд их хайрладаг шүү дээ энийг. Хаалта тэгэлгүй яах вэ? Монголчныг хоёрхан маршилтай дөө тэгээд. За энэ автос HM гэдэг баха тий. Чехийн Кароса. Тий энэ бараг 70-аад оны үед орж ирсэн байх шүү. 60-аад оны сүүл 70-аад оны дундуур уу? Ихээр орж ирсэн байх хэвээр. Тийм үү. Тэгэл 1987 он хүртэл явсан. За тий. Хамгийн сүүлийнх нь атус 1.001 дугаартай улаан хорон 3-4 дэх оруулга явжсэн. Гэх жишээгээр энэ ишэм гэдэг атусанд хүмүүс хайртай байдаг. За тэр үед одоо социализмын үе гэж ярих юм да тийм. Каросын өмнөх машин гэсэн. Тэр үед чинь арын хаалгаараа ороод энэ хоёроо буудаг байлаа тийм. Одоо бол эсэргээрээ ерөнхийдөө ийм 3 хаалгатай автобус бол нийтийн дэврт байхгүй тийм. Одоо бол ингэж ороод ингэж буудаг болсон. Тэр үедээ бол энэ арын хаалгаар ороод энэ хоёроо буудаг. Кондуктор энд зогсож идэг үл. За тий. Аман дээр нь. Нөгөө чимэгдэг кондукторууд уу? За. За энэ бол сайхан ялчгүй бас нэг дурсамж зэрэгж шүү энэ машиныг хараад бол. За манай алдарт зээл 130. За энэ бас юутайгаа юм байна. Улсынхан дугаартай байна. Энэ бас захиалганыхоо гэдэг гэсэн байна. За энэ ачаан дээрээ бас юутай. Бас дугаартай. За одоо би түрүүчийн нарийн юмнуудыг бас анзаарнаа. За бас л нарийн хийцүүд байна шүү энэ дотор. За энэ чинь бол ургац тээврийн тийм ээ өндөрлөгөөтэй. Энд нар чинь одоо тээврийн машинууд байгаа. Будаа голцоо тээвэрд явдаг. За энэ чинь яг ингээд нөгөө нэг шатхууныхаа савыг ингээд нөөцлөлдсөн тийм ээ. Яг л тухайн үед за бүтээлгээ хучлага дээр нь ингэж гисэн. Яг л одоо тэр үеийн намрал гарах гэж байгаа машин гэсэн үг шүү дээ. Нүүрвчтэйгээ тий. Тулаалгаа ихний цаснаар л гарах гэж байгаа юм байна. Маягаар хийсэн. За энэ машин их сайн харагдаж байна. За энэ бол одоо хотогчлтын хогийн машин. Тийм биз. За энэ хогийн машины хүүхдүүхнээс уучлаач. За энэ ГАЗ 53 машин бол Монгол зөндөө байсан. Бас ингэж хөдлөөд байна уу? Тийм энэ одоо хогоо буулгахтаа ингэж буулгадаг байсан. Тухайч яг бодиттой ингэдэг байсан. Ачтаа бол эндээс ачдаг. Энд чинь ингээ гидэртчихэж байна уу? Тийм. Гидрээрээ ингэж ячдаг. Тийм байна. За хот тогчлох албанд бол нэлээд хэдэн төрлийн ГАЗ 53 явсан байна. ГАЗ 53, ГАЗ 51, 52 гэдэг ингээд нэлээд хэдэн төрлүүд явсан гэдэг. Тухайн үед бол манай монголчууд хог гэдгийг чи одоо бол ингээ гараараа ачиж штэ. Одоо нэг хогны маш ирээд гараараа ачиж. Тухайн үед бол бүгдийг механикч болсон байсан. Тийм шүү. Энэ чи энэ хэсэг рүү хогоо хийгээд те энэ онгойдог штэ те ингэж онгоогоод энэ рүү хогоо хийгээд тэгээ чи өөрөө дотгошоогоо ингээд бас нэг шахаад идэг үү те шахаад шахаад одоо энэ машин хүртэл одоо ингээд хүний гарын оролцохгүйгээр шууд ингээд ачаад аваад ингээд явчихдаг тийм машинууд байсан. Хот тогчлох албанд бол их байсан дөө өөр гэдэг. За тэр машин бол нөгөө нэг юун дээр их тодорхой гардаг ш нэг туулай чамагдаад дээр те нэг чон нэг хогийн саврагчныг орчдөг штэ. Тийм. За энэ дээр бол бас яг энэ арай өмнөх загвар харагдаж байна. Манай энэ машинууд ер нь бүгд фото зургаар баримтжуулагдаж цуглуулганд ордог. Жишээ нь ГАЗ 51 машин бол фото зургаар баримтжуулагддаг. Энэ хоёр машин бас энийг бол зөвхөн тухайн байгууллагын хэрэгцээнд ганц нэг байсан болов уу гэж бид тийм цас усдаг таамаглаж байгаа тий таамаглаж байгаа. Оросд бол байсан юм байл лээ. Тэгээд одоо эднэр одоо ингээд манад байсан машинууд байж байгаа. За тий. Зарим нэг нь өөрсдөө ч хийдэг чи одоо тэгээд. За ингээд энэ хэсгийн маань үзмэрээс одоо үлдсэн юм нь бол нисэх онгоц байна. Тий. Нисэх онгоц таны энэ машин дотор яагаад ороод ирвэ?
20 дугаар зууны техник хэрэгслийг цуглуулах явцад агаарын тээвэр иргэний агаарын тээвэр гэдэг бол нэг том сэдв бий. Тэр том сэдвийг бид нэр яаж чигээр таарч чадахгүй. Тийм болохоор бид одоо иргэний агаарын тээврийн зориултын онгоцнуудыг цуглуулах шаардлага үүсэж байгаа. Манай иргэний агаарын тээврийн онгоцнуудыг моделист Батцангил гэж хүн хийдэг. За. Тийм манайхаас өөр тустай. Тэгэхээр Батцангил маань одоо энд ирчихсэн байж байгаа. Ингээд танилцуулаад яг уу. За тэгээ Батцангилыгаа урьж байна. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За манай Одон баярын уралданд өнөөдөр Батцангил маань ирж таарлаа. Тэгэхээр та энэ онгоцныхоо үг түүхээс яриач. Яагаад ер нь энэ юу руу орчих вэ? Энэ онгоцны загвар руу орчих вэ? За намайг Батцангил гэдэг. За миний амьдрал маань өөрөө нисгтэй холбоотой. За би Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын иргэний засгийн академиг төгсөж ирснээс хойш иргэний засгийн салбарт одоо 20 дахь жилдээ ажиллаж байгаа ийм хүн байгаа. За миний сонирхол өөрөө бол одоо онгоц. За тэр дундаа бол одоо Монгол улсад одоо нислэг үлддэг байсан агаарын үлгүүдийг яг одоо тухайн үеийн одоо нислэг үлдэж байсан үеийн мөнгө будгаар одоо хийж цуглуулах дуртай. За таны одоо барьсан Аан 2 онгоц бол Монгол улсад 1956 оноос хойш 90-ад оны ихэнх хүртэл бол нислэг үйлчилсэн. За Монголын одоо бүх салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн ийм онгоц байгаа. Одоо хөдөө аж ахуйн зориултаарч, шуудан тээврээрч, ачаа тээврээрч, зорчигч тээврээрч ашиглаж ирсэн. Одоо бол ашиглахгүй байгаа юу? Нисэхгүй байгаа юу? Одоо Хаан 2 онгоц ашиглаж байгаа 2 компани байна. За ашиглалтын үйл ажиллагаа нь хортон шавж устгах хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглаж байгаа ийм компаниуд бол бий. Энэ бол одоо юу нөгөө машиныг бодох юм бол арай юу үстэй. Нөгөө 43-ыг харьцах 1 гэдэг хэмжээгээрээ юу эсвэл бас өөр хэмжээтэй байд юм онгоцон дээр. Онгоцны хэмжээ бол машиныхтай бол харилцан адилгүй байдаг. Онгоц маань өөрөө автомашиныг бодоход нэлээд одоо том ор хэмжээтэй. За түүнээсээ шалтгаалаад за тухайн онгоцыг 72 дахин багасгасан бүр одоо том Boeing Airbus байх юм бол 144 дахин багасгасан байдаг юм уу? Ийм одоо хэмжээтэй байдаг. Таны барьж байгаа Аан 2 онгоц бол нэгийг харьцах 72 масштабаар багасгасан ийм агаар хөвлөө. За таны барьж байгаа наад онгоц чи ямар маркийн онгоц вэ? Энэ бол Аан 24 Ирвэ гэдэг загварын онгоц байгаа. Монгол улсад 1964 оноос хойш ашиглагдаж эхэлсэн байдаг. Орон нутгийн болон олон улсын одоо зорчигч тээврийг дангаараа нуруунд дээрээ үүсгэсэн ийм онгоц байгаа. 90-ад оны дунд үе хүртэл бараг одоо 2000-ад оны ихэнх үе хүртэл. Тэгээд Fokker 50, Saab 340 маягийн агаар үлгүүд орж ирээд одоо энэ онгоцнууд тэтгэвртэй гарсан гэсэн. За энэ бол 68-7 буюу Монгол улсын засгийн газрын гишүүдэд үйлчилдэг байсан онгоц гэсэн үг. Одоо бал даргын үед одоо бусад одоо төв хорооны гишүүдэд үйлчилжсэн ийм онгоцыг яг одоо Монгол улсад нислэг үйлчилсэн маягаар нь нэгийг харьцах 72 дахин багасгаж ирсэн юм. За тэгэхээр үзэгчтэй нисэх онгоц гэдэг бол өөрөө би даас маш том салбар. Өнөөдрийн хувьд бол яг зүгээр Одон баярын маань уралданд ингээд бас зарим хэмжээний цөөн тооны онгоцыг авчирсан байсан учраас онгоцны тухай баг зэрэг хөндөж ярьлаа. Ер нь зүгээр энэ нэвтрүүлгийн явцдаа Батцангилтэй хөрөлдөж байгаад ер нь дараагийн дугаарыг зөвхөн иргэний агаарын тээврийн чиглэлийн одоо энэ онгоцны цуглуулга энэ модельүүд дээр тусгайлын ярилцъя гэж тохирлоо. Тийм учраас танай гэрт манай телевиз удахгүй зочилдоо чинь та бүхэн үзэгчтэйгээ одоо удахгүй цэнхэр дэлгэцээр уулзнах гэж найдаж байна. Ингээд төр уулзтлаа баяртай. За баярлалаа баяртай. За ингээд нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэг рүү шилжиж. Энэ бол дараагийн цуглуулга мод.
За манай нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн дараагийн хэсэг бид нар Одон баярынхаа дараагийн цуглуулгын хэсэг рүү орж ирээд байна. За эндээс ингээд ерөнхийд нь анзаарах дээр бол төрөл бүрийн мотоциклууд байна. За энэ барилгын техникүүд байна. За ийшээ ингээ харахтлаар бол хөдөө аж ахуйн техникүүд байна. Уул уурхай. Уул уурхай. За тийм байна. Ингээд энэ доогуур бол уул уурхай харагдаж байна. За нөгөө талах мах сүү одоо ахын ус тээврийн энэ машинууд төрөлдсөн байна. За тэр доогуур цагдаа эмнэлгийн тусгай зориултын машинууд байна. За би тэгээд үзэгчийн сонирхчийн хуваар хэдэн техникэн дээр ингээд өөрөө гаргаад ирлээ. За энэ дээрс би хамгийн инээдэмтэй бөгөөд их өхөөрдөн байгаа энэ нэг загварыг эхлэе гэж бодож байна. За энэ бол ердийн хөсөг тийм ээ. Бас л тээврийн хэрэгсэл. Ер нь бол тээврийн хэрэгсэл. Одоо энэ мотор техник байхгүй үед манай уламжлалт тээврийн хэрэгсэл ийм л байлаа. За нөгөө балдангуй мориныхаа тэжээлийг ачаад ингэ явж байна. За энэ өвс мөвсний одоо энэ ширхэг энтер бол яалтчгүй нөгөө өвс ачтсан тийм ээ их бодиттой харагдаж байна. Энэ өвсийг ер нь яаж хийдэг юм? Өвсийг бол бид нар тусгай аргаар хийдэг. Ер нь материал нь юу вэ? 10 орчим төрлийн материал ордог. Өвс хийхэд зөвхөн хийгдүү. Тий. Оо за. 10 орчим төрлийн материал орно, цаг хугацаа их орно, ширхэг ингэж хийдэг. За тийм байх. Тий. Энэ өвсийг тэгэд машин дээр ачна гэд яхаар бас жинхэнэ өвс ачиж байгаа юм шиг өдөржингөл юм болдгийг. Нэг том тэрэгэн дээр очихд уу? Тий, одоо жил 130 тэр чинь өвс ачлаа гэхэд их ажил ихтэй л гэсэн үг. За. Тий. Тэгээд татлагаа зөв татна, буруу татна. Тэгээд нөгөө миний татсан татлах гэж одоо хөгсчүүд гол нь марзын юм ингэж үжээ татчихсан ингээд. Тий. Чийч нэг муу бараг л 20 км явахгүй нуурхаар юм татчихтэй энэ төр гэж загна шүү дээ өгчүүл. Тэгэхээр үндсэндээ бас зөвлөхийн тусламж авахгүй бол бодит байдлаас зөөрнө гэсэн үг байна. Тий. Тэгэхээр нөгөө яаж өвс татдаг байсан, яаж чангалдаг байсан, ачааг яаж багилж бооддог байсан. Яг тэр аргачлалын дагуу хийх ёстой. Жишээ нь жил 164 дээр ингээд жугамдна гэж нэг юм бий. Яана? Жугамдна гэж нэг юм бий. За. Тэр нь одоо механик татлага гараагүй байхад ямар нэгэн ачааг ингээд татаад дээгүүр нь даруулаад тэгээд тэрийг чангалахыг жугамдах гэж ярьдаг. Тэгээд нэг жугамдсан байхад бол тэгээд ер нь ачаа бол хөдөлдөг. Тэгэж ер нь жоохон ажил ихтэй тийм байдаг. За энэ шахатай мотоцикл байна. Надад бол энэ шахатай мотоцикл их онцгой харагдлаа. Непер MT10 гэж яах шиг байна тийм ээ. За энэ дээр бол яав 250 байна. За манай бидний үеийнхэн гэж ярих юм уу та. Бидний үеийнхэнд бол их танил юм мотоциклууд байна. За энэтэй холбоотой хүүхдүүх юу байна? Мотоциклтэй холбоотой. Баатарван гэдэг нэг залуу үе. Тэр мотоцикл засварладаг, янзалдаг, тэрнийхээ дагуу хоббигоо олгож ингэж явдаг хүн байгаад. Тэр хүн маань ер нь энэ мотоциклийн ариун цоглуулга одоо цоглуулж эхэлж байгаа. Тэгээ өөрөө ч гэсэн ганц нэг юм хийдэг гарын урд үтээ тийм залуу байгаа. Тэр хүн бол яг энэ мотоциклуудын талаар бол түүхийг бол сайн ярих баг. Энэ хоёр мотоциклыг ягаад энэ цоглуулганд сонгож гаргаж ирсэн бэ гэхээр нөгөө шахатай мотоцикл гэдэг чинь ерөөсөө манай Монголын түүхэнд байсан. Зөндөөл байсан. Герман цэргийн мотоцикл хүртэл дайны олзонд ирсэн мотоциклууд хүртэл Монголд ороод ирсэн байх жишээтэй байсан. Янз янзын юмнууд их байлаа шүү дээ. За энэ яв мотоцикл бол Чех улсад үйлдвэрлэгдэж байсан. Монголчууд улаан яв гэдэг юм мэдэндээ хоёр төрөл байдаг. Нэг нь болохоор ийм төрөл, нөгөөх нь нөгөө энэ нь болохоор дэлгэн яв гэдэг нь. Тийм нөгөөх нь бол зүгээр жирийн яв гэдэг ингээд дотроо нэг жижигхэн юм юутэй өөрчлөлттэй тэгээ яв гэдэг байсан. Тэрийг бол нарийн мэддэггүй мэлээ хүмүүс. За энэ нэг нүв багадгийн чонын хөдлөгдөг эндүү байна тийм ээ. Тийм. Энэ моделийн угсардаг загвар гэдэг төрөл үүд. Ер нь бол модель ингээд 3-4 янзын тийм төрөлтэй. Бэлэн ийм үйлдвэрийн модулууд байдаг. Гар хийцний модель байдаг. Ийм угсардаг төрөл байдаг. Угсардаг тэр үйлдвэрээс деталаараа үйлдвэрлэж ирээд бид нар хүссэн өнгө загвараараа будаж сонготож угсарч гаргадаг загвар байдаг.
Одоо энэ тэгэхээр яг тэгж будсан гэсэн үг үү? Тийм, будаж онготож гаргасан гэсэн. Оо зөө. Тий. Бас үйлдвэрийн моделийг янзлаж одоо монголчилж гаргасан бас загварууд байдаг. Одоо энэ жишээ нь тэр байж байгаа. За. Энэ бас угсардаг загвар юм байна. Энэ грейд рүү? Тий. Автогрейдер. Ууч дугуй мууган хөдлөж шүү дээ. Бүх юм ажилтдаг. Энэ нөгөө нэг юу? Нөгөө 43-ыг харьцах нэг үү арай өөр хэмжээ юу? Нэгийг хуваах нь 43 гэдэг чинь 43 жинхэнэ 43 тоо ачлаа л гэсэн үг. Энэ бас яг тэр хэмжээгээр гэсэн үг. Тий. Бүгд ижил. За энэ бол толгой нь одоо жишээ нь үйлдвэрийн модель. Энэ. За 80 трактор. За тийм байна. Тий. За наадах чи арай их сайн юм аа. Энэ төмөр юм уу юу юм бэ? Энэ жишээр хийсэн. Жис хуунцын холимгийн төмөр юм шиг харагдчихсан тийм. Төмөр шиг будцээ. Энэ юу вэ? Төмсний өрслөөр юу вэ? Төмс өрлөгч. Төмс өрлөгч. Тий. Бүх юм ажилланаа бас өөр. Тийм байна. Энэ эргэж дээ тий. Тийм байна. Гэхдээ яг л биш тий. Тий. Тэгэхээр бид яадгүй гэхээр үйлдвэрийн моделийг монголчил тоноглоно гэдэг чи одоо нэг юм шилх мэлх юм уу анжис манжис хийж тавих чиглэлээр бас ингэ. Энэ бодог бол та нарын хийсэн бодог уу тий? Тий. Яг л металл харагдаж байна тий ингээ харах дээр бол. Тий. Уул цаад суур нь бол жис юм байна. За. Жис нуглаад гагнаад хийчихсэн. Энийг яг та нар цэвэр өөрсдөө хийсэн үү тий? Тий. Өөр хаана их вэ? За. Гэхдээ яг зүгээр нэг ийм л дээ одоо бас нэг зарим үзэгчдийн хамд амьдсан нэг яриач юм уу тий. За зүгээр л нэг үйлдвэрийн юм авчираад л ячдаг гэсэн одоо нэг цагаан атаархалч юм уу. Тэгэхээр би энэ хүн бас үнэхээр бас өөрөө хийдэг юм а гэдгийг бас үзэгчдтэй бас залруулж хэлэх гээд байхгүй тийм ээ. Тийм яг уу хийн гэдэг ойлголт их сонир. Өөрөө нийт деталийн 80% нь хийчихэд хахад 20% нь одоо үйлдвэрийн деталь ашиглаж болно шүү дээ. Хүний аятайхан сайхан хийсэн юмыг бид заавал бид нар одоо бүгдийг 100% хийх ёстой гэж муухарлаж зүтгэх бол хамгийн тэнэг хүний ажил юм байна. Хүний сайхан хийсэн юмыг аваад ашиглаж чадчихвэл хөдөлмөрөө хөнгөвчлж чадчихвэл тэр бол зөв гэж би дотроо бодож байна. Заавал бүгдийг 100% хийх шаардлага байхгүй. Энэ бас чимхлэр ажил биш үү те. Одоо энийг жишээлбэл хийхэд ямар хугацаа авах вэ? 2 сар мар байх уу? Нэг өдөртөө л гусаа хийсэн шүү дээ. Тий. Гэтэ энэ чинь мэдээж юу яа штэ. Угсрах нь бол тэр үстэй. Тэрнээс бол энэ болгоныг деталыг бэлдэнэ гэдэг чинь бас жоохон чимхлэр ажил биш үү? Зүгээр хаач юу гэж сууцнуудаа ажил бэлдэж байгаа л тэгээд ерөнхий арга минь хунцраар хийгээд тэгээд нөгөөдүүлгээд ер нь наах маягаар ингэж хийгээд явж байгаа. Тэгвэл чи чинь тэгвэл бас зөвхөн бүтээч. Гараас бол юм гаргадаг хүн биш тий. Би бол энийг бол 2 сар сууна гэж бодоод байсан чинь. Гүү энэ амарх гол нь техникийн зураг нөх хэвээр. Зураг байж харьцаагаа бас бодно тий энэ дэр чинь. Зураг байж тэн дээрээс харьцаагаа бодно. Тэгээд одоо ингэ гарахаар одоо ингэ өрлөгчтэй дарагтар гэдэг. За тийм байна. Энэ бол үйлдвэрийн моделийг монголчилсан маягаар одоо өөрчилсөн маягаар хийж байгаа гэсэн. За энэ мука буюу одоо гуйрал тийм ээ задгаа гуйрал тээвэр ийм машин байна. За энэ бол Монголд ер нь байсан юм уу? Монголд нийтдээ 5 ширхэг байсан. Тийм. Түүхэн тийм их сурвалж бий. Фото зургуудаар бас баримтжуулагдсан байж байгаа. Мука гэдэг машин бол өөрөө юу гэмдэ савлгааны зардлыг багасгах зорилттой. Их хэмжээгээр тээвэрлэх зорилттой. За тийм бас магадгүй гурилын үйлдвэрээс шууд талхны үйлдвэрлэл үйлдвэр тийм. Тухайн үед социализмын үед нөгөө савлгааны зардал гэдэг юм чи их өндөр байсан юм шиг байна. Ер нь бодоход. Тийм болохоор тэр зардлыг л багасгах зорилттой манай тэгээд их хэмжээгээр тээвэрлэх зорилтоор манай 5 ширхэг орж ирсэн билээ. Энэ одоо яг фото зураг энэ төр байд юм болов уу? Байлгүй. Монгол байсан гэдэг баталгаажсан. Тийм байгаа. Наадмын толгой дээр явж байгаа зурагч байгаа. Гол нь нөгөө хувь хүмүүсийн гар дээр байгаа зургууд байгаа шүү дээ. Тэр зургууд чинь одоо манад нөгөө машина янзлуулах гад машин захиалах гад тэр зургуудаа явуулдаг. Тэгэхээр тэр зургуудын архив манад дээр ерөнхийдөө үүсээд байгаа. Хувь хүмүүсийн гар дээр байгаа зургууд. Тийм. Энэ ташрамд яг үзэгчдэд хандаад хэлэхэд энэ бол одоо Монгол улсын түүх юм тийм ээ. Тийм учраас бол
энэ дээр үл яг хуу манай Одон баяр маань ингээд энэ загварын хэмжээнд байж байна. Хэрвээ та бүхний гар дээр танаа аав ээж эмээ өвөгийн одоо энэ өнөөдрийн нэвтрүүлэгт гарч байгаа техниктэй холбоотой тийм түүхэн фото зургнууд байдаг бол манай телевизэд бас авчирч өгөөрэй. Бид нар бас та бүхний зургийг бас нийтийн хүртэл болгоод буцаагаад өгөх ийм боломж байгаа шүү. За энэ бол манай гэрэл жимжээгүй явны одоо техникүүд харагдаж байна тийм ээ. Наад чи нөгөө машиндаа чихэж аваад тавих гэдэг юм билээ. Очрын 77 номер хэлээд өөрөө кинон дээр юм улаан өнгөтэй ч байсан юм билээ. Тэр улаан өнгөтэй байсан санагдаж байна. 10 кубын 27 тонны билээ зогно. За энэ нөгөө ажил таслаад идэг нөхрийн барьдаг. Инхээгийн тийм. Инхээгээ 5А гэдэг. Онч бас хүнд юм бэ. 100% металлаар хийгдсэн. Гинжин их цутгуураар хийгдсэн байж байгаа. Их имзэг болохоор бид хэд хамаагүй юмыг хөдлөхгүй айгаал ерөнхийдөө энэ нөгөө Монгол улсын одоо бас нэг ямар нэг байдлаар нэг мужид очих хэвээр модель юм байна. За. Тийм энэ ч одоо Монгол улсын түүх явж байгаа. Энэ ихгээ 5А гэдэг бол нэг хотгохтой 5 куб шараа утгадаг. Хоногт ч н одоо ойролцоогоор 6000 гаруй куб шараа утгадаг тийм хүчин чадалтай. Энэ одоо ямар гарал үүсэлтэй загвар байна? Хинний бүтээл вэ энэ одоо? За Юрий Ударцов гэж хүний бүтээл. Манай Ударцов Юра бол Орос хүн байх гэж тийм Орос моделист байгаа. Энэ загвараас нийтдээ 4 ширхэг хийсэн. Эхний 3 нь бол масштабын алдаатай боловч Оросын холбооны улсын уул уурхай мужийнүүдэд байдаг. Дөрөвтг нь монголчууд авчирсан. Ингээд дөрөвтг нь бол масштабын алдаагүй хийгдсэн ганц загвар. Тэгвэл ерөөс цор ганц загвар гэж цор ганц юм байна те. Юурагаас бүр өөрөө баталж ингэж яваа. Монголд итгэл бараг дэлхийд байгаа цор ганц загвар юм байна шүү дээ. Тий, ихгээ 5А би хийсэн шүү. Юу гэдэг ингээд сертификаттай гэж. За дөнгөж сая бит хоёрын гар дээр байсан энэ экскаватор бол дэлхийд ганцхан байгаа юм загвар юм байна шүү үзэгчтэй. За ингээд та бүхэн бол ийм ховор загварыг бас харлаа. За энэ камбан байна. Эн чинь тий, цацагчтай SK5 камбан, Нева камбан. SK5. За тий Нева камбан. Одоо бол бас мэдээж бол зах хэмжээнд явж байгаа бах тийм ээ. Сүүлийн үед жоохон барууны техник орж ирж байгаа бах. Тэрнээс бол одоо ч төгсгөл нь л явж байгаа. Нэг үе бол үндсэндээ манайх бол яг л ийм л техникээр л тариагаа урааж илаа шүү дээ. За энэ бол бүр ирмэн дамжуурга бүх юм байгаа. Мотор, зотор бүх юм гараараа хийсэн. Тим камбан байгаа. 100% төмөр. Тийм байна. Хүнд юм байна. Хүнд. За ингээд загварууд бол онгооны одоо бүр загваруудын байдал. За энд ингээд маш их олон загвар байна үзэгчтэй. Ингээд загвар болгон дээр түүх ингээд онцлог ингээд ярих юм бол одоо манай нэвтрүүлэг бол маш их урт сум. Тийм учраас бол энэгээр төрдөө загварынхаа танилцуулгыг одоо ингээд дуусгаад хинийхээ Одон баярынхаа нөгөө нэг цутгуурын хэсэг буддаг хэсэг рүү орж үзье гэж бодож байна. Тийх үү? Тэгээд. За нэвтрүүлэгтэйгээ хамт байгаараа дараагийн хэсгээр бүгдээрээ цутгуур үзье. Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээ Одон баярынхаа цутгуурын хэсэг дээр хурж ирсэн байна. Одоо бүгдээрээ цутгуурын тухай жаахан хөрөлднө. За нэг хоёр шингэн байна. За энэс яриагаа эхлэе тийм ээ. Сая тэрнээс юм соруулаад ах шиг байна. Тэр ямар учиртай юмнууд байна? Ер нь цутгуурын юмыг ярихад бол хамгийн ихэнд бол
их бэлтгэл гэж юм байна. Ямар нэгэн деталь хийхдээ их бэлтэн. Эхлээд нэг хив бэлтэн гэсэн үг үү? Одоо хив авахд зориулагдсан. Тэгээ их дээрээсээ хив аав шүү дээ. Тэгээ их дээрээсээ хив аваад тэр хивэндээ шингэн пластикийн бодиснуудыг хооронд нь уруулдуулаад цутгуураа хийдэг. За энэ нэг дөрвөлжин энэ юунууд бол бүгдээрээ хивнүүд гэж ойлгогдож байна уу те? Энэ нэг дөрвөлжин нэг деталийн хив гэсэн үг. Энэ чинь ингээд бүгдээрээ нэг өөр деталууд юм уу те? Тийм. Тэгэхээр олон деталь нийлжиж нэг юу болно. Машины мэн нэг хэсэг хийцэн л болно. За одоо хоёулаа ямар деталь цуцдах гэж байгаа вэ? За одоо энэ жил 130 машины юуны арын твшний хэсгийг цуцгаж үзүүлэх гэж байна. За тэгэхээр энэ бол нэлээд хэдэн деталь байх хэрэгтэй тийм. Тэгэхээр хоёулаа хугацаагаа багасгаад тэрнийхээ аль нэг деталийг нь хийчих түүх үү? Тэгээ одоо хамгийн бага сонгоцсон байна уу? Хэвээ сонгоцсон байна уу? Яг энэ би бас яах болов гэд энэ твшний хив нэгийг тавьчих. Хажуугийн тийм. Хажуугийн порчиг гаргаж. Тийм, порчигны хив. За тийм. Энэ дотроо ингээд бүх юунууд нь ингээд байж байгаа. За тийм байна. Ингээ харагддаг юм байна. Энэ юуны материал юм бэ? Ерөнхийдөө манайх одоо бүр хөгжөөд одоо бүр 5 төрлийн силикон хэрэглэж байна. Силикон юм байна. Силикон хив. Энэ одоо юуны баримлын силикон хивнүүд гэдэг. Тэр силикон хивнүүдийг бид нэр ашиглаж байгаа юм. Энэ өнгөнүүд ямар учраа? Энэ наад чинь бол цагаан байна. Энэ чинь ягаан силикон байна. Деталь болгон нөгөө өөр хийцтэй. Тэгэхээр хийцээ эвдэхгүйгээр цутгуураасаа хивнээсээ салгаж авах нь хамгийн гол зарчим юм байна. Тэгэхээр ямар нэг байдлаар хэцүү сугардаг ч юм уу их нарийн деталуудыг бол одоо юм зөөлөн силиконоор ерөнхий нэг хавтгаад оруулсан деталуудыг болохоор хатуу силиконоор авдаг. Тэгээ ерөнхийдөө дотроо бас ингээд одоо юу гэмд одоо цилиндр хэлбэрийг цутгуул яах вэ? Дугуй хэлбэрийг төгс дугуй хэлбэрийг цутгуул яах вэ? Энэ болгон дээрээ бид нар нөгөө өөр ингэсэн тийм онцлог силиконуудыг хэрэглэдэг болов. Тийм байна. Энэ бол ягаан бол их зөөлөх юм байна. Тийм ээ. Энэ цагаан бол нэлээд хатуу. За энэ бол нэлээд дунд зэрэг юм байна. За одоо хэдүүлээ тэгэхээр зээл 130-ийн хажуу порчиг. За наад шингэнэг чи ямар учиртай? Энэ бол ерөөсөө хоорондоо уруулд ороод хатуурдаг тийм пластик төрлийн ийм химийн үйлдвэрийн юу баг. Материал харьцаагаар орох уу? Тэг нэгийг харьцах нэгээр ингэж хийгээл хооронд нь сайн холиод тэгээ шууд цутгуурандаа хийнэ гэсэн үг. За үзэгчдээ тэрийг доторх найрал өнгө нь хувирж байгааг нь тэр шараас тод шараас өнгөгүй хоёрыг хийгээд өнгө нь бүдгэрээд ороод ирж чинь тийм ээ. Одоо хаална гэж чинь. Химийн уруулын өгч байгаа болохоор тодорхой хэмжээгээр юу энерги ялгарна. За дуранд натгийгаа сайн харуулдаг хөө. За ингээд эн чинь шингэн учраас ингээд жигдхэн талчдаг юм байна дотор талаа. Дотор талдаа жигд дарна. Хий авах ёстой бол хий энтрээ сайн авах ёстой. Тэгэхгүй бол нөгөө деталь дээр чинь онгорхоо цорхоо үсчээ. За бас тийм үү. Алдаа гарна. Химийн бодис учраас ийм бэлэтэй ажиллаж байна уу? Тий. Ер нь бол гар түлэх юм байна те энэ бол. Түлэхгүй зүгээр ер нь их хортол үсттэй ер нь. Тий. Үнэр бол харьцангуй гайгүй юм биш үү? Үнэргүй. Тий. За ингээд доотлын пүрс цутгаа тавьчих. За одоо энэ тэгээд ямар хугацаанд бэхждэг юм? Гайгүй нэг 10 минутын дотор бэхжээд гараад. За үнийг бэхжиж хооронд эндээс надад ганц нэг юм сонирхол татчихжээ. За энэ бол дуугүй юм уу? Юу юм бэ? Юуны цутгуур вэ? Чиргүүлийн дугуйны обууд байна. Обууд юм байна тийм ээ. За чиргүүлийн дугуйны обууд гэж байна. За энэ эндээс нэг юу байна? Энэ боошигнууд баг шиг байна тийм ээ. Тий. За энэ нэг төрүүчийн нөгөө систерний дээр байсан боошигнууд ч юм бол жишээлбэл ингэж гарч ирсэн юм байна. За энэ бол ингээ обууд байна. За энд бол порчигнууд бол янз янзаар байх шиг байна. Порчиг байна, шал байх шиг байна те энэ дотор бол шаврын хаалт нь байна. Банк байна, бензиний банк байна. Одоо тэгээд энийгээ дараагаар нь цэвэрлдэг байх тийм ээ. Нэг нэгээр нь салгаж аваад цэвэрлэн зөвлөх нь дараагийн ажиллагаанууд бол нэлээд чухал. Тэгээ будна тий. Энэ ч бас чимэглэр ажил юм аа. Одоо энэ
Одоо энэ цутгаж байгаа энэ порч биш үү? Энэ ч одоо ингээ гараад ирж байгаа. За. Тий. Одоо энийгээ цэвэрлэх, зөвлөх, хэвэнд оруулах бүх ажлуудаа дараа нь хийнэ гэсэн үг. За одоо энийг ийшээгээ авч ороод юу яах юм бэ? Одоо эндээс үл яг ийм деталь гарч ирэх юм бэ те. За хэдүүлээ тэгвэл нэвтрүүлгийн цагийг бодоод шууд энийг дараагийнхаа дамжлагаар оруулна гэдээ үзчихье. Тэгэхээр ингэж хавчаад нөгөө нэг хивээ энэ хавчдаг учир нь болохоор нөгөө хивнийхээ хэмжээг бариулж байгаа. Мэдээж нөгөө дотор нь юм орчхоор хив нөгөө материалын зөвлөл учраас ажилтанд ордог. Тэгэхээр ажилтыг зогсоохын тулд ингэ хавчаараар зогсоочд. Энэ ерөөсөө бүхэл урлаачдын хийдэг бас нэг арга да. За энэ байгаа хэвнүүд бол бүгдээрээ чиний өөрийн хийсэн хэвнүүд байх гэж байна тийм ээ. Тий. Бүгд манай өөрийн хэвнүүд байгаа. Гол ноу-хау нь болохоор зүгээр л их бэлтгэл үү. Одоо үзэгчдаараа энэ тэгэхэд ингээл өчнөө олон твшин. Тэгэхээр манай Одон Баяр бол ажил ихтэй л байдаг юм байна. Одоо энэ болгоно эзэн цаана хүлээж байгаа гэсэн үг үү тий. Тий яг хөө ингээ хийгээ бэлдээд тавьчихсан байхад дараа нь өөр зориулалтад хэрэгжилж болно. Тийм одоо жишээ нь энэ банц хэрэг болоход энийг зүсээд банц болгоод ачаа хийдэг ч юм уу янз янзын юмнууд хийж болдог. Ядаж нөгөө нэг өндөрлгөө юмдаа ч хэрэгжилж болно. За тийм байна. За тэгвэл одоо бүгдээрээ будгийн хэсэг рүү шилжиж. За үзэгчтэй нэвтрүүлэг үргэлжилж байна. Түрүүн бас энэ нэг буланг анзааралгүй өнгөрөөсөн байна. Тэгэхээр та бүхэн зориуд энэ буланг харуулъя гэж бодож байна. За Одон Баяраа энэ бол өмнөх нөгөө булангуудыг бодох юм бол арай өвөрмөц харагдаад байна тийм ээ. Жишээлбэл одоо энд ингээд энэ говьалтай тэрэг цааталт нь одоо яг говийн эн чи ямар уул гэдэг үлээ? Энэ одоо тухайн захиалагч юм байна л одоо хөссөн төрсөн нутгийнх нь уул нуруудын зургаар ингэж хийгддэг. За. Тэгээ одоо яг тухайн уул нурууныхаа нэрийг нь бол би сайн мэдэхгүй. За. Энэ зам бол яг хээрийн зам бай тээ. Ингээд голоороо шороотой, ингээд энэ өвстэй. За энийг манай зураглаач дараагаар нь бүр нэлээд нарийн харуулах байх. За гитлийн доотлолд бол яг нэг өвлийн өвс тээврийн машин явж байна. Тий. Одоо энэ бол ерөөсөө ингээд хаанаас нь ч харсан ерөөсөө яалтчгүй нэг өвлийн жавар сөрсөн машин явж байгаа гэж байна. Энэ одоо юугаар хийсэн ямар зүйлвэ? Ерөнхийдөө энэ цас бөгөөд замталтыг хийхдээ манайх 3 төрлийн материал ашиглаж хийдэг. Тэгжээж нөгөө яг оригиналны тийм юу цаг уурын нөлөөг оруулж ярьж байгаа. Модель төр цаг уурын нөлөөг харуулах зорилгоор бид ийм цамцсан 30 хийдэг. Тий. Их ховор хийгдэн. Тий. Хаяал тийм ээ. Үнэхээр их бодит харагдаж байна тийм ээ. Ингээ арийнх нь фон зурагтай ингээ харьцуулаад харахлаар Хөвсгөл аймгийн нөгөө 20 сардгийн нуруу гэж арталт нь. Манай энэ зурагнууд дандаа Эрдэнэ булган гэдэг фотографи зураач, бото зурагч юм байдаг. Эрдэнэ булганы зургийг манайх авч ашигладаг байна. Зөв. Гол нь нөгөө зургийн чанар, эдлэгээ олон жил хадгалах тэр талаасаа бодож тэднийхээ сонгож үйлчлүүлдэг юм байна. Тэгээд Эрдэнэ булганы зурган дээр зурагтайгаа зөгцсөн замаа хийх хэрэгтэй. Тийм байна. Тэгжиж дээдлэлт нь машина тавихад яг бодтоор гарч ирдэг. Яг ингээд энүүхэн хэсгийг харахад бол яг л орчин. Гой ургаж орж ирсэн хүмүүс бүгдөө л ийшээ хардаг. За энэ бол яалтчгүй бас та бүр нүд тусаж байна тийм ээ. Одоо Mad Max, Галзуу Max-ийн машин байна. Бодвол энэ нөгөө цаатал юу нь бол дутуу байх шиг байна те. Арынх нь фон энэ төр байгаа. Энэ арай гүцээгүй загвар уу? Тий арай болоог байгаа. Энэ нөгөө цөл дээр явж байгаагаар хийгдэж байгаа. Ард нь бас нэг чиргүүл хийх хэрэгтэй. Тэгээ Орос машинаар Mad Max-ийн машиныг хийвэл яах вэ гэсэн нэг тийм санаа ургаснаас болж одоо энэ машиныг анх бид нөгөө сэлбэг ашиглаад зүгээр хийчихсэн байдал нь. Танаа энэ одоо нэг Орос машинуудын сэлбэгийг ийм болгочихж байгаа юм уу? Тий. Одоо 30 юу ерөнхий арам нь жил 131 арам дээр зохиогдсон. Тийм юм байна. Гүмнэрий хийжээ. Тэг яг нөгөө зураг гэж нэг юм биш тий.
зургийн дагуул хий. Одоо тэгэхээр цаад фон бол мэдээж гоё цөлийн зураг мураг Цөлийн зурагтай цөлд явж байгаагаар бас явж байхдаа нөгөө шороо босдгийг шүү дээ. Шороо боссон юмнуудын нэг юм. Тэгээ ерөнхийдөө дотроо нэг идэв хүүгнүүд энэ төр суудсан. Нэг тийм маягаар хийх хэрэгтэй. Ер нь арай болоогүй. Хааштай тасархай бүтээл гаргах нь тийм маяг юм бол. За тийм байна. Ер нь зүгээр энэ дээрээс ингээд бол одон баяраа одоо алсын чи ер нь зорилго юу байдаг юм бэ? Одоо өнөөдөртөө бол яг хөө мэдээж хоббигоороо хийж байна. Зарим нэг нь бол мэдээж одоо бизнесийн агуулгаар явдаг бах. Ер нь алсын төлөвлөгөө юу вэ? Манайх бол ерөнхийдөө бүх орлого маань захиалгуудаас бүрддэг. Энэ захиалгуудаас орж ирсэн 5 цаасны ашиг нь бол хуримтлагдаад одоогийн байдлаар богино хугацааны зорилт бол модулийн хөгжүүлэлт, модулийн урлагийг түмэн түгээх, таниулах тийм ажил хийгдэж байгаа. Бас гадаад харилцаагаа бас хөгжүүлэх гэх идэвхтэй оролдоно. Өөрсдийн хийж чадахгүй байгаа модулуудыг өөр газар хийгдэж байгаа бол тэр газараас нь авч явах монголчуудад үзүүлэх тэр чиглэлээр ажиллаж байгаа. Ер нь цаад бүр хамгийн цаад зорилго бол ер нь 20 дугаар зууны Монгол гэсэн тийм техникийн хөгжлөөр 20 дугаар зууны Монгол яаж үйсэн 10 онд ямар үйсэн анх 7 оны билүү 9 оны билүү нөгөө Парис Дакарын уралдаанаар анх онцон техниктэй монголчууд танилцсан юм байна. Тэгээд анхны машин гэхэд одоо богд тааны машин гэж хүмүүс боддог тэгтэлдэг. Анхны машин бол Монголд бол минийхаар бол 1910 онд орж ирсэн трактор үүдэг. Хамгийн анхны машин. Трактор. Тий одоо энэ Сэлэнгийн богунтын тайг дунд живрээд ивчил байна. Тэрийг энэ төр олж ирээд 1910 оны. Тий. Тэр трактор дээр бүр ингээ 1910 он гэж бичигдэг. Монгол ор гэдэг. Гарал нь хаанах уу? Монгол ор гэдэг нөгөө Оросд үйлдвэрлэсэн трактор гэдэг. Америк трактор. Тэгвэл тэрний үүх түүхэл их сони байх юм те. Тий, тэрийг судлах хэрэгтэй. Монгол ор гэдэг алтны уурхай байсан. Тэднийх нь анх трактор авчирсан байгаа юм. За тэгээд дараа нь богд тааны машин, тэгээд дараа нь одоо хүрээний баячууд гацны машин оруулж ирээд. Тэгээ хувьсгал ялаад хувьсгалаас хойш 29 он хүртэл ерөнхийдөө нэг зүнгөөрөө шахуу ингэ явж исэн. Тэгээ 29 оноос Монголд их байгуулагдаад тэгээд Монгол транс болоод энэ болгон чинь нөгөө түүх болгоныг автомашинтай холбоод ингээд баримтжуулаад ингээ ирэхээр өөрөө их гоё музей болох. Тийм байлж байгаа. Тэгэхээр ийм сайхан үзмрүүд ингээд орчинтой хийгээд тавьчихаар хүмүүс амар их сонирхдаг. Тэгэхээр 20 дугаар зууны Монгол гэсэн музей байгуулах тийм хэтийн зорилготой ажиллаж байгаа. Их гоё зорилго байна тий. Монголын автомашины хөгжлийн түүх харагдах нь тэндээс тийм ээ. За одоо баяраа энэ нэг бас гоё машин байна. Бас ерөнхийдөө бас фон арай дуусах юм шиг байна. Надад энэ зам их таалагдлаа. Зураглаач маань дараа нь харуулах бах. Яг л нэг асфальтын зам байна. Тэгээ голын дээр тасархай зураастай. Энэ одоо жишээл замын материал нь юу вэ? Энд ерөөсөө би зүлгүүр ашиглал хийчих. Зүгээр нөгөө зүлгүүр тавиал бодцсон байна. За энд чинь зүгээр хүн бол ингээд ялчгүй ингээд нэг асфальтын зам дээр явж байгаа машин л гэж харагдаж штэ тий. Ер нь их адилхан харагдана. Тийм байна. Ер нь материалыг харахтаа сонгохдоо юугаар хийж болох уу гэдгийг эхлээд бодлох хэрэгтэй. Тэр тийм ээ яаж харагдах уу гэдэг. Тэг хүлэх стил гэсэн үг шүү дээ бодит байдалтай. Их энгийн юмнаас их гоё материал гарч ирдэг. Тийм байна. Жишээ нь ингээд шороонуудыг ингээд одоо ингээд тус нь ангилаад ингээд өөр газараас шороо аваад ангилаад ингээд шигшээд байхаар амар гоё материал гарч ирдэг. Одоо замын голын хэсэг нэг ингээд шаргалтаал бусад хэсэг нь арай бараантаал байдгийн шүү дээ шороон зам чинь. Тэгэхээр яг тэрийг хийхийн тулд тухайн материалын ашиглаа хийчихээр их гоё. Адилхан мэтлээ ерөөсөө замынхын шороог нь авчирна гэсэн үг тийм. Одоо жалганы хажуу дээр нэг өөр өнгөтэй, жалганы ороолын шороо нэг өөр өнгөтэй, голын ирэг дээр бас ондоо өнгөтэй. Тэгэхээр хаа газар явж байхдаа материалаа хараа явж байгаа байхгүй бид нар чинь. Тэнд түрүү нэг баахан бургас авчираа тавьчих. Би одоо мотор юу хийх юм л та гэсэн. Тэр одоо ямар зорилго? Тэр бургас гэжтэй нөгөө нарсны хатсан мөчрүүд байгаа. Тэр болохоор яг нөгөө мод ачдаг машинууд дээр. Түрүүчийн тэр юу чинь материал нь тэр байсан байх тийм. Тэгэхээр энэ машин захиалаад гарч байгаа хүмүүсийг би ч одоо уулган зөв шиг л
өөдөө харсан сав хоос явуулаад явах үгэл мод ачаал явуулаад идэг шүү дээ. Тийм болохоор жишээ нь амралтын нэг өдөр ингээд лагер энтер гарахаараа ойлоо ороод мод түгэл явчихдаг шүү дээ. За юу яаж харагдаад вэ? Нэг тоон дотор өсөг цогж явна гэдэг шиг энэ дотор энэ нэг машин их тийм сондгоо байна. Тийм ээ. За энэ бол одоо яг л бидний нөгөө тоглодог байсан түлхүүртэй машин тийм. Ингээд одоо явдаг. Энэ бол одоо бидний л одоо багийн одоо анхны л машин цуглуулга. За энийг төр ярьж байгаа ч би бас энэ нэг зүйлийг үзэгчдэд харуулмаар байна. За энийг одоо манай зэт үеийнхэн бол одоо мэдэхгүй байгаа. Тий. За бидний үеийнхэн гэх юм уу да, тийм ээ. 60-70-аад оныхан бол үндсэндээ энийг бол 70-80-аад оныхан бол мэднэ. Бараг 2000 он хүртэл мэдэх баг шүү. Тий. За энэ одоо тухайлбал танаа энэ урлан дотор ингэж байгаагийн утга нь юу вэ? Энэ бодвол нэлээ санаа зоригтой л авчирсан баг. Энэ хоёлаа манай урлагийн үзмэрт үйдیں۔ Энэ ямар ч хүний баг насыг санагдуулсан. Хоёрдугаар Монголд үлдсэн ганц хувь их хэрэг байж байгаа учраас бүх хүмүүсийн цуглуулгын эхлэлийн цэг гэдэг утгаар би ингэж байлгадаг. Хүн болгон энэ дугуун дээрээс ядаж хүн болгон энэ дугуйгаа унуулчаач гээл ингээл дугуйтай хүмүүс хүүхдүүдтэйг зодтолсон шахуул явдаг байлаа. Ховрын юм байлаа тийм ээ. Энэ машины чинь дугуйг нь аваад чиргүүл хийгээд энэ төр хойноос нь чирээл. Энэ дэр нь гიშиж байгаа араас нь төрн те энэ чинь нэг хөлөөрөө чаад. Хаяа салхийн жаврын үргээгээд нэг жоохон хүүхд мөхт ороод ирэхээр унуулдаг. За манай одоо хоёрын урдлангаар ирэх юм бол ийм хүүхдтэй ийм машин унуулж болох нь шүү. Хүүхэд гиснээс ер нь танаа энд банд нар орж ирэх юм бол ер нь гарахгүй юм байна те. Гарах. Хамаагүй юм бариулч бүр бандарсан бол. Бараг нэг юм өгчиж салах байх. Тэгт гээд үйд. За би чинь санаан зовд юу яа гэдэг тэгэл аваад гардаг ш. Хөөлий болдго ш энэ дотор. За хүүхэд гиснээс одоо танаа хүүхдүүдээс магадгүй энэ хоббиг чинь цааш нь үргэлжлүүлээд явчих тийм хүүхдүүд бол байна уу? Хүүхдүүд бол ерөнхийдөө манай хүүхдүүд бол мэднэ. Машинтай яаж харьцах уу, энэ машиныг яаж хийх үү, ер нь бол мэднэ. Өвс энтер боох ажилт энтер бол надад их тусалдаг. Зарим манай том энтер бол ер нь энэ машин энтер угсралцаад өгчин. Тий. Бас их туслана шүү дээ. Надад угсралтын хүмүүс л их хэрэгтэй гэдгийг тэгээд цаана хийх юм бол би өөрөө гартаад хийждэг, бодох юм уу бүгдийг өөрөө гартаад бодчихно. Мэдээж энэ их ажлыг бол одоо нэг насан бол одоо хүрэхгүй тийм ээ. Тийм учраас мэдээж бол алстаа бол хүүхдүүд бол залгамжлаад явах байх тийм ээ. Тэгэхээр бол одоогийн тусалцаа гэдэг чинь дараагийн удаад бол гардаж хийх гэсэн үг. Залуучууд байна, манай дүүнэр байна. Бас залуучууд бас их ирж юу яадаг, суралцаж ажилтгийг манай. За энэ доогуур бол мэдээж нөгөө түрүүд бид нар ярьжсэн автобус нийтийн тээврийн унаанууд маань. Ерөнхийдөө надад 30 орчим төрлийн автобус бий. За нийтийн тээвэрт бол 20 дугаар зуунд бол ойролцоогоор 70 орчим автобус автомашин одоо үйлчилж исэн юм байлээ. Альтрун тэр нөгөө хүн суулгач гэсэн жил 130 байсан шүү дээ. Тэр нэг жишээ нь байна. Паац автобус тайраад ард дээр нь тавьсан жил 130 53-ууд явдаг байлаа. Бас нөгөө уул уурхай ажилчид зөөдөг автобуснууд байсан. Нэг жишээгээр ингээд хүний мэдэхгүй мөртлөө Монголд байсан маш олон төрлийн автобуснуудыг бид нэр олж цуглуулж байгаа. Бас их дутууч байгаа. Цаана. Юмч бүрдүүлнэ гэж худлаа юм билий тий 100% гэдэг чинь. За тэгээд манай урлан сурталчилж хамтран ажиллаж байгаа телевизийнхэндээ баярлалаа. Тэгээд өөрийнхөө хийдэг ховор төрлийн загвар болох цастай 30-ийн загварыг танаад ингээд бэлэг болгож өгье. Олон хүнд манай урлан сурталчилж үзүүлж харуулж яваарай гэд танд ингээд барьж байгаа юм шүү. Энэ манай телевизэд бэлгэлж байгаа юм уу? Одоо энэ загварыг уу? Тий. За үзэгчтэй та бүхнийхээ буйнд манай телевиз маш сайхан бэлэгтэй боллоо. За энэ манай телевиз дээр ирэхэд бол энэ үзмөр бол их хүндтэй байрыг эзэлнэ. За энэ бол дутуу юмгүй сайхан дэрэг байгаа. Автобус бүгстэй 31 нүүр карлантай жил 130 төрлийн автомашин.
толгойг нь бол deep үлдэр гэдэг моделийн хамгийн сайн үйлдвэрлэгчийн моделийг тонголж хийсэн загвар байгаа. Чиргүүлэн 100% манаагаар хийцнэ. Тэгээд энэ бүх өвс цанталт манталт бүх юмнууд нь манай өөрийн үндсэн стандарт юмнууд яг л бодит харж байна тий. Үнэхээр сайхан загвар байгаа шүү. За маш их баярлалаа. За тэгээд энэ сайхан моделийг юм сурталчилж яваарай. За их баярлалаа. За ингээд манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Та бүхэн манай нэвтрүүлэгтээ цуг байгаарай. За нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За түрүүн бид нар та бүхэнд сутгуур хийж харуулсан. За одоо ингээд деталууд маань ингээд сутгагдаад гараад ирчихсэн байна. За одоо энийг ямар боловсруулалт хийх хэрэгтэй вэ? Одоо бэлэн болсон энэ бэлтцүүдийг бүгдөрөнгийн одоо энэ илүүдлүүдийг авч хаяа. Илүүдлийн юунуудыг авч хаяа. Тэгээд хальт зүлгээд тэгээд хооронд нааж бэхлэх байгаа. Одоо энэ бэлтцүүдийн энэ илүүдлүүд чинь ер нь бол хаягдлууд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ илүүдлүүдийг их цэвэрхэн шалгаж авах хэрэгтэй. За одоо ер нь бол нөгөө юм хийдэг хүмүүст бол багаж их чухал байдаг байх тийм ээ. Одоо танай багажны онцлог юу вэ? Ямар багаж байдгийн тухайл бол манай үзэгчдэд. Багаж бол ерөнхийдөө дандаа л мини юмнууд байдаг. За тийх байх. Чимхүүр, сэлбэрийн хотог одоо автирк гэхэд хамгийн жижиг нь байх жишээтэй. За тийм бэ. Кусовч гэхэд одоо энэ нөгөө бас хамгийн жижиг нь л байна тийм ээ. Хамгийн жижиг нь гэхдээ нөгөө бас их дотроо онцлогтой кусовчнууд байдаг. Тэгээд ер нь бол одоо бүх төрлийн багажнаас л хэрэглэнэ. Энэ одоо юуны арьсныхны хусуур байж байгаа юм. Энэ 100 л дээр зардаг жижиг юм хөөрэ жижиг юм уран хөрөөч гэдэг юм уу. Дандаа энэ жижиг сажиг багаж нь. Тэр юу вэ? Алах төш мөш маягийн харагдаж байна уу? Тийм энэ Porsche-гоор хийсэн алах төш энэ төр. Жижиг хүлээч үү? Жижиг юмнууд л их хэрэгэлсэн. Энэ бол энэ төш хоосон цогтгүй. За. Тий. Хоосордог гэдэг манай дахчууд чих дургу гэдэг шүү дээ. За бас ийм маягаар ашиглагдана тий. Тэгээд хэрэглэгдэж байгаа хамгийн нарийн юмнууд нь одоо энэ 0.1-ийн өрөм 0.6-гийн 0.4-ийн өрөмүүд байдаг. Миллиметр хүрэхгүй наривчлалтай тийм өрөмүүд ашигладаг. Тийм байна. Энэ бол одоо хамгийн одоо наач манай хэрэглэгдэж байгаа дундаж өрөм 1 мм-ийн өрөм байна. Өшөө энэс нарийн байх юм уу? Тийм 0.6, 0.4-ийн өрөмүүд байдаг. Энэ утаснууд энэгээр юу хийх ёстой вэ? Энэ утаснуудаар одоо их бэлтгэхдээ хээ цогтдог. Хээ тавьдаг. Нөгөө ихээ бэлтгэхдээ. За. Одоо жишээлбэл энийг хийсэн гэсэн үг үү? Одоо энэ нарийн биш. Эннээс гадна одоо нөгөө нэг юу байдаг шүү дээ. Нөгөө сисчерийн хажуу талын буюу нөгөө нэг сисчерийн нөгөө нэг хажуу талд нэг ийм юунууд үүдэн шүү дээ. Усны дэрэг мэрэгний хажууд нэг хайрцагнууд. Тэр энэ дээр байдаг хээнүүдийг энэгээр тавьдаг. Тэгээд их бэлтгэхдээ хийгээ тавьчаад тэр хээн дээрээ зүлгүүр хуурай зүлгүүр ашиглаад энийг уусгаж өгнө. Ихлүүгээ. Тэгжиж нөгөө гоё хээнүүд нь гарч ирдэг. Хоёрдугаарт нөгөө нэг аравчнууд үүддэг шүү дээ. Жил 130-ийн 53 энтрийн ардтал дээр нэг юм төмөр аравчнууд. Тэрүүнийг энэ төр энэгээр хийдэг. Энэ өөрөө 0.4 мм-ийн төмөр утсан. 0.2 энтертэй орно тийм. За энд нэг юм юу харагдаад байна. Бас ийм нарийн энэ одоо бас танад хэрэглэгдэх үү? Тийм энэ ийм утас байна. Энэ утас бол нэлээд хідэн төрлөөр хэрэглэгддэг. Тэгээ энэ бол энэ утсаар юу хийдэг вэ гэхээр өвс ачхад өвсний даруулгын дотор хийж явдаг. Өвсөй ч нөгөө хоёр талаас нь ингээд банц тавьж байгаад ингээд татаж жангалдаг шүү дээ. Нөгөө хооронд нь урагшаа хоошоо гүйлэхгүйгээд тэр өвсний чинь өвсөн дотор энийг гүйлгээ хоёр талаас нь ингээд бас яг технологийн дагуу тавьдаг. Өнгө нь бас өөр байна уу? Энэ бол жишээлбэл арай бараан утас байна уу? Ерөнхийдөө нөгөө нэг олсны өнгө оруулж байгаа. Энэ утсандаа.
Манай яаж өнгө оруулах вэ? утас одоо энэ утас чи одоо жишээ нь энэ байж байна. Энийг одоо копийн тоноолчтой. Энийг жишээ нь ингээд хар копийн нэг хонуулаад тэгээ гаргаж ирээд ашиглаад ахаад одоо энэ өнгөн царайд ирж байгаа биз? Дахиад хоноолчдөг байхгүй. Тэгээ дахиад өнгө нь ахаад ингээд царайд ирэхээр хэрглэж дуусаад тэгээ өтгөн шингэнийг бас тааруулна гэсэн үг өнгөө гаргахын тулд. Тий. Тэгэхээр нөгөө олс маань амьдралтай байхын тулд эндээ ийм шаргал, эндээ арай гүн бараан ингээд хэрэглээний онцлогийг оруулдаг. Хэрэглээний онцлог оруулаг болохоор тухайн модель чинь амьдралтай биш харагддаг. Цав цагаан олс гэж юу ах вэ? Тийм шүү дээ одоо тий. Байнга татлаганд хэрэгжилж байгаа олс өөр өнгөтэй байх хэрэгтэй. За энэ бол одоо өстой улсын нөөцийн өвс шиг хэмжээний өвс байна да. Энэ ерөнхийдөө нэг 3 твшин өвс байгаа. 3 твшин өвс. Тий. Одоо ингээд өвсөө хийчлээ шүү дээ. За энэ өвс бол ер нь одоо ер нь машин ингээ багасаад байхад өвсний ширхэг нь багасах хэрэгтэй. за тийм пропорцороо тийм пропорцороо өвсний ширхэг өөрөө нарийн байх хэрэгтэй. Тэрийг уялдуулж бид ингэж өвсөө хийдэг. Энэ өвс бол яг жинхэнэ өвснөөс ялгахдаггүй. Тийм сайхан хийгдсэн өвс байна. Зөвхөн манай урлан дээр л хийгдэж байгаа. Харин тийм бэ. Тийм. Түрүү чи одоо нөгөө манад ерөнхийдөө нэг 10 орчим төрлийн материал орж иж өвс маань юм гоё болдог шүү дээ. бас нарийн ажил байна тий. Нөхөр манай энэ өвс хийдэг технологи бол ер нь бол бүр дээр үеэсээ манайхан чинь ингээд эсгий хайжилж хийжилаа. Би өөрөө ингээд ноос хүртэл ингээд шивж хүртэл хийж үзлээ. Хэтэрхий нөгөө нэг эмх цэгцтэй болох тусам хиймэл юм шиг харагдаад байна. Тэгэхээр өвсийг хийхдээ заавал нэг ширхгээр нь хийн. Ширхгээр нэ. Тий, одоо нэг бодлоор нь ингэж хийн. Ингэж бодлоор нь. Энэ өнгө яаж оруулдаг юм? Өнгө яг будгаар оруулчихна тий. Тэгэл энэ чи бас яг л нэг өвс чинь нэг жигд байхгүй тий. Тэгэхээр яг л ингээд ачигдахад ногоон харагдаал, шар харагдаал ингээл өөр будах юутэй өнгө будахтай байдаг байхгүй юу. За ингээд ямар ч үсэн 3 твшин өвс бол одоо миний гарт байна шүү. Тий, энэ 3 твшиг ачихын тулд би өдөржингээс сон гэсэн. Ачна. Тий, ачихад. Нөгөө машин дээрээ байрлуулна тий. Тэгээд татлага татна. Тэр чинь бас их юутэй муу татвал жолооч нар нь одоо захиалагчид маань гол нь хизээ ингэж тийжсэн ингээд. Чи ч нэг өвсөнд явж сураагүй хүн шиг байна да гэдэг ингээд ах нарын шүмжлэлийг сонсно гэсэн үг байна. Тий. За хоёлоо одоо нөгөө нэг деталь руугаа оръё. За ингээд түрүүчийн цутгуураас гарсан илүүдлүүдийг нь бол цэвэрлэж байна тийм ээ. Тий. Илүүдлүүдээ цэвэрлээд за энэ деталь дээр ирчих. Илүүдлүүдээ цэвэрлчихэд энэ цэвэрлсэн хэсгээ сайн өрж ингэж жиглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол өндөрлөгөө тавихаар нөгөө юу мэн ингээд салаад ирдэг. Одоо ингээд тавихад өндөрлөгөөтэйг ингээд наалдчих хэрэгтэй. Тий. Хоёрдугаарт будгийн ажил эхлэхээс өмнө энэ будагны цаана урдаг деталуудыг нэмж өгөх хэрэгтэй. Энэ дээр. Тэр деталууд нь яадаг вэ гэхээр бид хэд ингээд өөрсдөө одоо хэмжээ аваад жиг машин дээрээс нь тэгээд өөрсдөө шугам зургийн зураад тэгээд энэ деталыг жишээ нь Оросын албаны улсад ингээд шугам зургаа явуулаад ингээд бид нэр хэвлүүлээд аваад ирж байна. Энэ одоо жишээ юуны деталь вэ? Энэ одоо жишээ нь одоо энэ твшин дээр тавигдах энэ өндөрлөгөөний хомот гэж юм бэ. Дээрээс ингээд өндөрлөгөө ороод ирэхэд ингээд хомот руу ордог шүү дээ. Тэгэхээр ингээд энэ хомот руу ингээд орохоор өндөрлөгөөний чи өнгө энэ нүхээр харагдчих. Тэгэхээр тэр деталийг нарийн хийж өхийн тулд бид нэр ингэж тусгаалan ийм деталуудыг өөрсдөө зурж ганц байгаа Оросд ганц байгаа машин дээр нь захиалж хийлгэж авчруулж ингэж деталуудыг хийдэг. Одоо энэ ховл мовлст янзын цэвэрх марсан мэт энэ лазер уу те? Лазер 0.5 мм-ийн наривчлалтай хийгдсэн байна. Тийм байна. Энэ нүд бол нэлээд шилэх юм тийм нарийнтай ажиллагаа. Томруулдаг шилмэлээр ажиллах юм чинь ялчгүй юм жижиг юм байхгүй л те энэ нарийн жижиг юм ч одоо ингэж л байхгүй л те энэ одоо бас тийм жижигд орохгүй тийм дундаж хэмжээний л деталь байна.
бүр жижиг деталууд энэ төр бол хэцүү шүү дээ. Тийм болохоор яаж барьдаг вэ гэхээр бид нэр чигчлүүр нь үзүүрээр өрчдөг. Бүр ингэж барил. Энэ чигчлүүр байсан ийм очиртай юм биш үү? Чигчлүүдний үзүүрээр ажил. Хоёр чигчлүүр биш ямар хоол идэж байгаа чигчлүүр байсан. Хоёр чигчлүүр барьчаад нэг детал дээр ажилдаг байхгүй. Тэгэхээр бүр яг мисас л хийж юм болох. Тэгэхээр чигчлүүдний үзүүр бүдүүдэд ирдэг. Тэгэхээр яадаг вэ гэхээр нөгөө шилбэрийн утгаар чигчлүүрээ сайхан ингээд үзүүрлээд шөө зорох нь. Тий үзүүрлээд тэгж жагаад хоёр деталаа хоёр чигчлүүрээр ингээд деталууд дээр ингээд ажилдаг байхгүй. Нэг чигчлүүр нь цувууга байна. Нөгөө чигчлүүр нь тавих гэж байгаа деталаа тавина. Тэгэхээр нөгөө детал маань тийм жижигхэн детал чинь нөгөө хүмүүст бол мэддэхгүй. Тэгсэн мөртлөө нөгөө машиныхаа өнгө үзэмжинд бүрст амар нөлөөлдөг. Хазгаа мөрөө тавьчих юм бол маш олон детал орно ш. Тэгэхээр чи нөгөө машин чи өстө гоё болоо харагдаад ирдэг байхгүй. Тийм болохоор бид хэд чинь ийм чигчлүүрээр их ажилдаг. Одоо энэ хідэн гэрлүүдийг тавих чинь л одоо ингээл энэ чигчлүүрийн үзүүрийг ингэж тайрж байгаа л ингэж тавиад. Тийм байна. Тийм. Зөвхөн нэг гэрлэн ихэд хоёр детал байгаа байхгүй. Тийм байна. Сууртайгаа дээр нь шаргал гэрэлтэй. Тийм. Он чи хоёр болохоор энэ чи нэрэл энэ концепт бол томдж штэ тий. Энэ бас нийлээ ууггүй нь ажил шүү. Энэ одоо хатг шармаар бол бүгд яг тэгддэг үтсэн юм биш шүү. Одоо энэ юунууд үйж штэ. Одоо нарийн детал яриг гэвэл одоо энэ шил арчигчны суурин дээр нэг юм дугуй юу байгаа. За тийм байна. Тэр энтер чинь тавих гэж зүгээр гачи бол. Тий. Энэ хаалганы бариуд бол манай цутгаж байгаа хамгийн жижиг деталын нэг байна. Яг л бариул биш үү? Тийм чи яг танаасаа бүр ингээд хамгийн жижиг детал байна. Энэ одоо энэ гэрлэнүүд гэж одоо яг ингээд нөгөө гурван талдаа 10 волтны юм ховлтой байдаг шүү. Томболдог шил барихаар тэр нь хүртэл харагдана. За тийм байна. Тэгээд өнөд үзэхгүй юм байна. Тэгээд энэ дээдлийн улбар хэсэг байна шүү дээ. Энэ дээр ингээд хөндлөн ирлипүүд байгаа. Тийм үү? Тий. Хөндлөн ирлипүүдтэй. Аль томруулдаг шил барих юм байна. За одоо томруулдаг шил холдоо явсаа. За яг дараа нь харчих тийм ээ. Тэр дараа нь харъя. Би нэг л их деталь яриад юу яагаад идэг үзүүлэхгүйгээр яриад байгаа байхгүй. За энэ одоо толинууд унаа. Ихэнх нь одоо манай зургийн дагуу Оросд захиалгаар лазердуулж хийлгээд авчирж байгаа деталууд байна. Энэ толь юу юм? Тий. За одоо тэр систем дээр байсан цэцгэн юунууд чинь нэж байна. Тийм крантнууд. Тэр дээр байгаа тэр бүх энэ махивкийн юмнууд бүгд ингэ. Энэ нөгөө жижиг деталууд ч одоо нэрийн гараа шүү дээ. Одоо энэ чи стил нөгөө тэр чигчлүүрээр барихгүй бол тий. Тэгээд нөгөө орсуудтайгаа одоо нөгөө яг техникийн хэллэгээр нь маркер нь ярьдаг учраас маш их судалгаа хэрэгтэй байна. Тэгвэл нарийн цэцэг дээр нь карант бол янзын гас. Энэ нөгөө лазераар хийсэн. Энэ нэг деталийн өргөний хэмжээ нь бритхний зузаантай 0.1 мм. За. Тэгээ 0.1-ийг 2 хувааж ухаж байгаа дотроо. Тэгэхээр та нөгөө буруу талаас нь харж байгаа байхгүй. Зөв талаас нь харах юм бол шатны гიშгүүрийг ингээ ухаад. Тийм нөгөө шатны гიშгүүрийн чинь юунуудыг ингээ гаргаад. Тийм ээ, иржигрүүд нь энэ дээр яг тод харагдаж шүү дээ. Тийм. Модель дээр болохоор цистерны шат Йонкс руугаа очиод толцсон байдаг. Тийзээч Монгол жолооч нар Йонкс руугаа юм толдгоо байхгүй. Тийм учраас бид нар шатаа хийхдээ доошоо арам руу толдгаар хийж. Зээл 130, зээл 131 гэд байж шүү дээ. Тийм тус нөгөө захиалгын юу байхгүй. Шил арчиж. Шил арчиж биш нэрээ. Тийм биш дээ. За энэ үнэн нарийн гаргаж. Энэ дараагаар манай зураглаач та нарт нэг өндөрлгөөний хомууд гэдэг ийм тодруулж харуулах байх. Ийм юунууд ингээд бид тусгаалan ингээд захиалж тийм байна. Энэ бас их нарийн ажиглах юм бол 69-ний тойл гэж. 69-ний модель толгүй үү? Нэг хуучны нэг дугуй талтай үү? Тэгэхээр бид нэр яадаг вэ гэхээр ийм тойл тусгаалan ингээд бас авчруулдаг. Тэгээд тоноглох нь тийм ээ үндсэн загвараа. За энэ тойлны нөгөө никелскийг ингээд хорондуулаад авдаг. За. Энтэл нь хоромгүй гоож. Энтэл нь хоромтой. Хангалчих юм байна. Тий.
Одоо энэ дээр одоо ингээд машинуудын энэ одоо Волга молга гэх бичигнүүд ингээд тустай. Тэгээ энэ одоо гаражийн төл гэж байна. Сайхан төлнүүд байгаа бас. Энэ цацруулагч бүх юмнуудыг бид ингээд тусгаалan авчруулдаг. За энэ гэрэлнүүд байна энэ. Их гэрэлнүүд. За тийм байна. Энийг бид нөгөө лак тавьж ингэж томруулж ингэж гаргадаг. Ер нь эндээс их авсан ч болохоор ийм гоё хийцтэй. 24-ийн. Одоо яг хэвдээ нөгөө машинуудын гангараанууд өөр үйдэг. Тэр болгоныг яаж. Энэ 30-ын толны суур кранчтэй. Энэ камач тол. Бас нэгтлэн никэлтэй. Тий. Оросууд ч гэсэн манай ямыг цааш нь зардгийн гişээ. Манай зураг мургаар ягаад. Энэ их бэлтгэхтэй ашигладаг нөгөө юунууд. Суур дэвсгэрүүд. Ийм нарийн юмнуудыг төмөрнүүдийг ингээд их бэлтгэл их ашигладаг байхгүй. Гоё болд шүү дээ. юм аа. За энэ одоо нөгөө нэг туузан гэрэл мэрэл үйд гэж нөгөө одоо нөгөө хориглогдоод байгаа. Тэр гэрэлнүүд одоо энэ дээр бүр ингээд хүрээлээд энэ дунтлын нэг гэрэл чигэн гэрлүүд нь шүү дээ. Эднүүс нь дээр ингээд лак хийдэг. Өнгөгүй лак бол. Тэгээд эренгүүтэл яг ориг гэрэлтэй адилхан болчихсон. Тэст үнэн жимгэлүүр юм аа. Тэгээ нүд их чийлдэг баг тэ нэг юм. Тэгээд за энэ одоо торон байгуулалтууд байж байгаа. Маш их машинуудад бас ингээд төмөр торон юмнууд их ашиглагддаг. Тэр нь зориулаад юмнууд. Гэхдээ энэ нэг гоё хамгийн анхны зургийг бас монголчууд өгсөн. Бид нэр өгсөн. Зөө. Тэгээ одоо энэ худалдаанд гарч байгаа юм бэл. Оросдоо юу? Тий. Амар олон хүн аваад худалдаанд гарч байгаа юм бэл. За энэ интер бол тэгэл аржатрын уртлын нөгөө сэтг мэтг. Тэгээ нөгөө шил нөгөө нарны хаалт маалт ингээл юмнууд байж байгаа. Ийгийх жишгээр одоо нөгөө нэг альтрун тэн дээр исэн параболент юм биш үү? Тий. Тэр чинь ингээд дөрвөн ширхэг ингээд явж байгаа. Тийм байгааз? Тийм байна. Телевизийн автобусан дээр байсан параболент. Энэ бол яг хуу сая шинээр гарсан байхаар нь би аваад ирсэн. За энэ нөгөө 21-ийн уртал дээр үйдэг ингээд бууг байж. Тийм биш тий. Энэ хоёрыг хооронд нь хавсарч нийлүүлнэ. Ямар ч зөрүүг нийлүүл. Дунд нь цовуул ор. Хоёр нийлж яг нөгөө биеттэй болох нь байна. Хоёр талаас гоё харагдана. Тийм байна. Наадах ч бүр ингээд хаа гуяар нь ингээд зорцсон байж байгаа. Лазераар. Тэгэхээр энэ нарийн деталь жоохон чичирх юм бол зөрөг шүү дээ. Тийм. Энэ нарийн деталь дээр ажиллахын тулд хүн өөрөө биеэ их бэлдэж явах хэрэгтэй. Өглөө босоод гар чичрэхгүй байх бүхэл арга хэмжээнүүд авах шүү. Би одоо ажил дээр ирээд нэг цаг юу ч хийдэггүй шүү дээ. Энэ хаваар ингээл хавмаг шүртэл ингээл явна. Яг тэгэхээр бие тасгаж явах. Халааж. Тэгээд ингээ хөдөлгөөнгөө сухаар чилчдэг байхгүй. Тэгэхээр нөгөө чирчгээрээ гар нь чичирч эхэлдэг. Эхлээ хөдөлгөөн хийж ингэж явж байгаад гар мараа сайхан зөвшөөрүүлж байгаа тэгээ эхэлдэг байхгүй. Одоо энэ ингээд тракторын хоёр тал дээр нэг юм бух үйдэг шүү. За тий. Тэрийг ингээд зоруулаад байдаг шүү. Тэгээ бас нийлүүлэх юм. Энэ харж байна юу? 0.15 мм-ийн зузаантай гэдэг. Ингээд эн чинь нөгөө нэг зүгээр хажуу шанаан дээр нь байж идэг шүү дээ. Энэ деталуудыг яагаад үзүүлж байгаа гэхээр энэ деталуудыг бид нэр ямар нэг байдлаар монголчуудын өөрсдийн оролцоотойгоор ингээд шугам зургдаж орсуудад ойлгуулад тэгээ орсуудын нэг хийж өгөөд нааш нь явуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр хөгжүүлэлт нь Монгол талтай. Ер нь одоо ингээд манай группийн сайн мэднэ. Ер нь энэ манай монгол моделистуудын бүтээлүүд Оросд болоод. Одоо би ч одоо Оросд одоо болж байгаа шүү дээ. За. Тийм. Одоо нэгэн машинуудыг маань зургнуудыг Оросууд манай группт орцсон. Тэгээ админууд нь орчоод зургнууд татаад Оросд тавьж идэг. За түүнээс хойш манай групп гэдэг энэ тэр группээ нэг тодруулаач. Тийм. За манай групп гэдэг чинь Орос машины модель сонирхогчд гэдэг 19 мянган хүнтэй групп байж байгаа. Нэр нь бол Орос машины модель сонирхогчд. Кириллэр өчвөө. Тийм. За. Тэгээд манай групп дээр бол элдв жорын тим хаамаагүй тийм постод ордог. Хяналттай байлгадаг.
Тэгээд моделийн холбогдлолтод постод орно. Тийм заавалж Орос гэхгүй л гэхдээ яг одоохондоо Орос машины гэж болохоор Орос машина төлхөө оруулдаг хуучны дэргнүүдийг түүхэн зурагнууд энэ төр төлхөө оруулж өгдөг. Тийм бид. Тэгээд манай групп бол байгуулагдаад ерөөсөн 2 жил 3 жил 2 жил гарсан болж байгаа. Тэр гишүүнтэй групп байна. 19 мянган хүнтэй болж. Оо за их өргөн юм биш бас. Тийм. Тэгээд одоо манайх чинь бас тэмцээн уралдаан зохион, ивент итгэлэг хийн, нийгмийн хариуцлагын хүрээнд одоо бас нэг өөрийнхөө машины модулийг илгээ авчих сайхнуудад их байгаа. Гэхдээ мөнгө төгрөг нь хүрдгүүч байдаг юм уу? Өрөвдмөрс тэгэл санаа алдаал орж ирж үзчихээ санаа алдаал гардаг. Тийм ахмадуудад энэ төр хандив тусламжаар машиныг хийлгэж өгөх мөнгөч байдаг юм уу? Тийм төрлийн хоббинийхээ хөгжүүлэлт дээрээ бүгдөө нэгдэд нийлсэн тийм үү хүмүүс байдаг. За танай групп тэгвэл нээлттэй групп үү? За хагас нээлттэй гэх юм уу да. Ер нь бол пост мостод хамаагүй ийш тийш нь цацахгүй зөвхөн тэгэл групп дотроо байдаг. Тэгээд манай групп ч өөрөө ийм уралдантай өөрийн гэсэн ийм нэг жижиг ийм худалдааны хэсэгтэй ийм байдаг. Ер нь манайх бол нэг моделийн худалдаа хийхээсээ илүү моделийн хөгжүүлэлт тал руу их явдаг газар юм. Тэгтэл нөгөө хүмүүсийн хүсээд байгаа хайгаад байгаа моделүүдийг олж ирж өгөх чиглэлээр бас ажилладаг. За зүгээр савгуудад нэг юм бариад бол энийг бол одоо юу яасан юм шиг байна те ингээд хөрөөдөд өөр юмнаас ингээд пааз утус хөрөөдөө ич юм уу? Аа тийм биш те ингээд энийг одоо ямар зориулт юунд хэлэх гээд ингээд очив? Энэ ийм учиртай юм. Монгол улсад аж ахуйн байгууллагууд хүн тээврийн зориулалтаар пааз тус хэрэгэлдэг байсан. Тэгээ хөөрхийн нөгөө цагийн дуусаад агтлагдахаар нь одоо жил 130 дээр 53 дээр энэ төр ингээд тавьчихдаг байсан. Тий. Нөгөө их биеийн тавиад маш хүн тээвртэй ашиглацдаг байсан. Тэгэхээр бодит амьдрал дээр тийм байсан тий. Тэгэхээр би юу хийж байгаа вэ гэхээр энэ тэр бол түүх учраас түүхэн фото зургуудаар баримтжуулсан учраас тэр машинуудыг ингээд хийж байгаа гэсэн үг. Одоо нэг 10-аад пааз тус өрөөчл болох гал байл та. Зөө. Манайх чи нэг юм хийхээр 10 марваар нь хийдэг шүү дээ. Ядаргаатай их юм хийдэг шүү дээ. За ялчгүй хийх. Түүхийг баримтжуулж үлдээж л байгаа юм байна. Тий. Бас ингээд саяхан нэг 2 хоногийн өмнө 3 хоногийн өмнө нэг залуутай чатаар ярьжсэн чинь аавынхаа машины зургнуудыг явуулж байгаа. Тэгтэл би өөрөөс мэддэггүй шин юу гэдэг шүү дээ. Нөгөө нэг хувийн нөгөө нэг фото зургнууд дундаас алтчиг юм харагдчихдаг байхгүй бас. Тэгсэн чинь нөгөө талхны машин маань нэг голтой чиргүүлтэй байсан зураг орж ирээд. Талхны машин чиргүүлтэй байсан юм уу? Тийм байна. Тэр чиргүүлийнхэн зураг ингээд хажуугаас ганцхан ингээд дарагдсан. Ганцхан тийм зураг оллоо. Тэгээ би тэрийг хийх гээл бас нэг ингээд талхны машин ивдэл сууж илээ нас. Нэг голтой тэр чиргүүл хийх гэдэг юм. Тэгэхээр өөрөөр тэр түүхэн зургийг одоо моделийн төвшөнд авчирч баримтжуулж байгаа байхгүй тий. Оо за. За энэ бол одоо танаа цутгуураас гарсан деталууд баг шиг байна. Энэ бодвол нөгөө буддаг энэ болчиход байна. Исумлаа байхгүй. Одоо давирхаа цутгуур. За. Тий. Энэ болохоор давирхаа цутгуураар юу хийж байгаа юм гэхээр энэ аргалын хулгайч хийж байна. Би хүрхгүй нэг сар гараа 2 сар болж байна. Аргалын хулгайч. Энэ машины чинь нөгөө манайхны монголчсан скрипер байхгүй. Тийм байна. Скрипер гэдэг нь болохоор нөгөө өөрөө хөрс суулдаг техник. Нөгөө экскаваторгүйгээр. Тэгтэл яг хөдөө нэг айл амтнаар ороод нэрмэл гуйсан чи өгөөгүй л юм шиг байна. Тэгэхээр уур нүрээд хөдлөختөө айлын аргалын ачаа явчихгүй өөрөө олдог байсан чи. Тэгэнгүүт аргалын хулгайч гээд точ авцсан тийм машин. Аргалын хулгай. За аавын цээж те манайханд ч бас машинуудын чинь тухайд гой нэрлээ. Зөгийн шар. Тий. Одоо энэ аахгүй. Одоо ингэж
Тэгээд энэгээр яг газараа хусаад явдаг. Одоо нэг өдрийн л ажил үлдсэн байна. Нөгөө гидрүүдийг хийх хэрэгтэй юм би. Тэгээд тэрэн дээрээ тулчаад зогсоочол байгаа юм. Гэхдээ яг энэ их удахгүй тэгээд. За эзэндээ очих юм байна. За одоо хоёлаа ерөнхийдөө өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе гэж бодож байна. Тэр одоо зүгээр ярих юм бол маш их юм ярих гэдэг юм. Энэ удаадаа нэг удаадаа хоёлаа төрийн үргээд өндөрлөе гэж бодож байна. За зүгээр ингээд түрүүн яриаг чинь сонсчих хооронд тэр харийн фоныг хараад илээ л да нэг тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг машин дотор нэг тийм хоёр буудаа нэгэн цаг үед тулж явсан хоёр их гүрний төлөөлөл болсон хоёр туг байна. Дотор нь байгаа тэр одон харах дээр бол бас нэг түүх яриад байгаа юм. Миний мэдж байгаагаар бол тэр баатрийн алтан тоон шүү байна. Энэ доотлын тэр загалмай чум үүх түүх нь би сайн мэдгүй юм байна. Яг вэ би л өөрөө ингэж тавьчаад байгаа юм. Ер нь бол альва түүхэнд эр зөргөө гайх ус хүмүүсийн хүмүүсийг шагнадаг байсан тийм одны. Зүйл тодод холбоот улсын баатрийн алтан тэмдэг. Өөрийнхөө тэр түүхэн нөгөө нэг юу гэдэг шүү дээ нэг дислэгчийн зураг гэдэг шүү дээ урагшаа гэдэг ингээд яачихсан. Тэр дислэгчийн барьж байгаа тэр гавуу хоёр байгаа. Энэ болохоор хэдий нацист намын ч гэсэн бас л эр зөрөгтэй хүмүүсийг шагнадаг байсан. Төмөр загалмаа одон. Тухайн үедээ алдарч исэн MP40 гээд анхны одоо баг анхны гэж хэлж болох үуч дайн тулаанд анх удаа их хэмжээгээр хэрэгэлсэн автомат буу юм байж байгаа. Хоёулаа л түүх байдаг. Энэ манай нэг модель сонирхогч маань бас ийм буу цуглуулах, бууны модель цуглуулах сонирхолтой. Тэгэхээр бууны модель бол нэгийг харьцах нэгээр буюу чигтэнтэйгээ хэмжээ дамжаа бүх юм адилхан байж хийгддэг юм. Тэгэхээр бас хүмүүсийн хобби гэдэг утгаар нь би эндээ тавиад сурталчилт суудаг. Тэг их сонин үзмөр байна энэ. За одоо баяртайгаа сайхан одоо хөөрөлдлөө үзэгчд маань бол нэвтрүүлгийг таалагдсан гэж бодож байна. За маш их үзмөр байгаа та бүхэн дээр зах зоогоос нь харсан баг. Юу ямар байна? Одоо энэ нэвтрүүлгийн дараа Содон баярын маань зориод ирэх хүмүүс байх болов уу гэж бодож байна тийм ээ. Тийм учраас яаж холбоо барихын энэ хаяг утсаа бас манай үзэгчдэд нэг хэлж өгөх. Хуучин 7 дугаар төвийн урд гэдэг юм анах. Тэгээд хуучин 7 дээр ирэл орыг залгаад. Хуучин 7 гэдэг нь бол Баян голын нөгөө эрүүл мэндийн 7 дугаар төвийг хэлж байгаа шүү дээ. Модны 2 төвийг хуучин 7 дугаар. Утасны дугаараа хэлж болох уу? 80-17-51-0 гээд манай урлагийн утас байгаа. Тэгээ урлан дээр байн гойчдаг утас. Цагийн хуваар гэж одоо байна уу? Давичтай өглөө 8 өнгөрөөл ирдгийн тэгэл орой 1-8 хүртэл сууд. Тэгэл хизээч ирсэн юм болно гэсэн үг юм шүү дээ. Цагаас бүтэн санд голцсон манайхан чинь ингээд бүгд пигч гэжтэй. Одоо ингээд уцаа нээчихэл юм бол тэгэл уцтал ороод ирнэ. Тэгээд нөө Ахмад дээвэрчд энэ төр их ирэх дуртай. Нэг үзчихээд л явчаал 7 хоногийн дараа ахиж ирэл үзэх гээл ингээд ороод ирдэг тийм. Ахмадууд маань их ирдэг. Тийм л газар. За үзэгчтэй ингээд манай нэвтрүүлэг үгээр ер нь хөндөрлөж байна. Хөөрөлдөө дэвэл зөндөө юм ярихаар байлаа. Та бүхэнд үлдээлээ. Яг тэгэхээр бол манай Одон баяр бол өөрөө энэ загварынхаа тухай хинтээч ярих одоо боломжтой. Өөрөө их дуртай юм байна. Ер нь бол энэ тухай ярих бол тийм учраас үлдсэн яриаг үзэгчид та бүхний амьд яриа болгоод үлдээлээ. Сая та бүхэнд хаяг утасныхаа дугаарыг үлдээлээ. За тэгэхээр би анх бол энэ модель гэдэг юмыг бодохдоо бол зүгээр ингээд нэг юм тоглоом шиг юм байдаг гэж бодсон чи одоо яг ингээд яг хийдэг хүнээс нь ингээд сонсох дээр бол үнэхээр одоо нарийн ажил байдаг юм байна. Энэ бол энэний цаана бол маш нарийн чимэглэр хөдөлмөр байна. Дээр нь энэ хүмүүсийн одоо ууггүй зүтгэл байна. Цаана тэр зорж яваа маш том агуу зориг байна. Тийм ээ. Нэгэн үеийн түүхийг бас ингэж мөнгөчүүлж үлдээх юм ихэм зориг агуулсан байдаг юм байна. Тийм учраас та бүхний энэ гэгэн сайхан энэ үйлсэд чинь хямжилт хүсье. Тэгээд Монголын моделийн төлөө зүтгэж яваа та бүхний маань энэ үйлс ариун байг. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт манай моделист буюу одоо энэ загвар урлаач Одон баяр оролцлоо.
Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цэцгмэл технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.